За сайн байцгаана уу, сайн уу. За маш удаан завсралсны эцэст баяр амралтын байдал маань ингээд үргэлжилсээр хагаад 2 сарын дараа шинэхэн дугаартайгаа та нартайгаа уулзгаад ингээд сууж. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Сүү Правита йогурт. Хамтрагч Бабуня цэцгийн дэлгүүр. Өнөөдрийн бидний дугаарт Монгол улсын гавьяач жүжигчин Уран Чимэг игч маань охинтойгоо оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Анукатайгаа хүрэлцэн ирсэн байна. Урилгын маань хүлээж аваад хүрэлцэн ирсэнд миний зүгээс бол маш их баяртай байна. Баярлалаа. Яг нөгөө миний хувьд чинь энд тэтгий янз бүрийн ярилцлаганд орохоор дандаа л нэг ажил уран бүтээл яриад байдаг болохоор нөгөө чиний хувьд бол айгуугаа эмэгтэй хүмүүсийн тухай, үр хүүхдийн тухай ярих гэж байгаа болохоор айгуу таатай сан хүлээж авлаа. Өөрсөнд баярлалаа. Баярлалаа. Танд болохоор угаасаа 3 хүн орж байгаа дугаар байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Нэрээ манай анхны 3 зочин гэдэг. Би чинь Little Man podcast-ыг байнга сонсдог байхгүй юу? Ээж босноос хойш. Тэгээд ер нь л 3 хүн орж байгаа хамгийн анхны дугаар. За. Тий. Үнэ. 2 зочинтай, надтай нэлээ 3 хүн. Өөрөөсөө шаагилдах юм биз дээ. Тэгээд яагаад би ингэж бодсон байхгүй юу? Урнаагч, ээж, охин 2 байгаа. Нөгөө өнцгөөсөө бас эмээ, ээж 2 гэдэг өнцгөр би бас илүү яриулмаар байна. Яг ингээд одоо та 2 маань хоёулаа насны хувьд те хоёулаа насанд хүрсэн хин хинтэйгээ ямар ч сэдвийн талаар ярьсан асуудалгүй ойлголцох юм насан дээрээ ирцэн энэ үед ээж нь эмээ болох, охин нь ээж болох энэ мэдрэмжүүд надад үнэхээр сонирхолтой санагдаад байгаа. Тэгэхээр энэ талаар бас гоё ярилцъя. Тэгээ юуны өмнө манай подкастын уламжлалт асуулт байгаа. Би өөрөө уламжлалт болгосон. Хамгийн анх ээж болоод ээж болсноо мэдэрсэн тэр мэдрэмжийн тухай. Урнаагч. Ер нь бол яг энэ мэдрэмж бол бүх эмэгтэйчүүд жоохон адилхан мэдэм болов гэж боддоо шүү дээ би. Яагаад тэгэхээр нөгөө анууч гэсэн ингээл анзаарч байхдаа ануугийн ярьж байгаа юм би бас ингээл сонсоолтой. Яг би бас залуудаа яг ийм байсан та ч гэдэм тийм бодол төрөд идэм билээ. Тэгээд миний хувьд бол нэг охинтой тийм ээ. Тэгээ би охиноо бас олох гэж 3 жил үтсэн. Тий. Тэгээд олоод югаач уучраач мэдгүй. Манай ээж бол 8 төрсөн байхгүй юу? Би одоо 8 хүүхдийн дунд охин байхгүй юу? Тэгээд анууг төрүүлчихэд олцоход маш их одоо аль аль нь аав ч гэсэн маш их баярлж исэн. За тэгээд төрсний яг төрүүлсний дараах яг тэр мэдрэмж бол нөгөө ээж болгон төрдөг ингээл за ингээл тэдэн зүүн гаранти охин ингээл харахаар нөгөө нүдэрээ бүр ингээд хамаг ид хэрэгтний нэгэ шалгах юм билээ. Чихэн байна хавгаар уран бүрэн байна 1 2 3 4 5 хөлийн нуруу гэл тийм санаа амралт яг тэр бол хүн болгонд одоо ингэж төрд юм билээ. Хүүхдээ бүрэн бүтэн байна уу гэж хардаг. Тэгээ миний үе чинь эмнэлэг чинь тэр болгоно нөгөө одооных шиг нарийн шинжилгээ өгдөг байгаагүй. Олсон ингээл өрхийн эмнэлэгтэй хяналтанд ороод тэгэл ингээл явдаг байлаа шүү дээ. Тэгээд яг ч өөрөөс ингэж хүн унсан гэдгийг ингээд яг тэр оройноо нөө хүүхдийнхээ хөлийг даарсныг мэдэхгүй. Ингээд үздэг юм байлээ ингээд яг тэр чинь хүүхэд байгаад дээ шүү дээ. Өөрөө хүүхэд байгаад дээ шүү дээ. Тэг ингээд хамаар нь оролдоол тэгээл ингээд нойр хүрхгүй шүнжин төрөгийг ингээд хараал ширтэл надаас яг ийм хүн гачлаа гэж бодоол те. Тэр нэг сонирхолтой юм шиг, гоё юм шиг. За тэр нэг учиргүй нэг хайр төрдөг гэдг нь одоо нэг би бол мэдэхгүй байна. Зүгээр ингээд сонирхоод идэг юм байлээ ингээд. Гэл ингээд тэгэл тийм нэг яанаач гэж бодмоор юм шиг гоё юм шиг яанаач гэж бодмоор юм шиг ингээд ухаанаа олохгүй байгаа тэр хүүхэд гаргаж үзэж анх удаа үзэж байгаа учраас нөгөө хүүхэд болгон гараад хорвоотой танилцж байгаа шүү дээ. Бас л тэгэхэр чин насанд хүрсэн ч гэсэн хүүхэд гаргаж хорвоотой танилцчихл байгаа байхгүй юу. Миний ээж л тэрнээс ч нөгөө зарим хүүхдүүдийн нэг уянгийн халилтаагаар би ээжийг амар ойлгосон гэдэг үг байгаад идэг шүү дээ. Хүн болгонд байдаг. Тийм. Тэгтээ нэг тэр мэдрэмжний ингээд яг яах ёстой болоо гэд ингээд бодоод идэв юм билээ яг тийм. Тэгээд нөгөө ээжигээ хайрлах мэдрэмж нь аанда нөгөө өөрөө явцын дунд үүсдэг. Ягаад гэхээр нөгөө нойргүй оноол өөрөө мяараал, ядраал, нөгөөдгийнхээ ухааныг олохгүй ингээл те. Тэгэл дайлгын ануу тархины даралтайсэн байхгүй. Тэгэл үйлэнхаа унтсан ч уйлдаг, сэрсэн ч уйлдаг нөгөө нэг байнгын нэг уйлдаг хүүхдүүд байдаг штэ. Тэгэл тэр үед чинь нөгөө нойргүй оноохоор чинь би нөгөө хүнжлөө овоолоод тэгээ босоогоор ингээд хүнжлөө ингээд налаад ингээд тэрвэрч ингэж хондог байсан шүү. Сүлдээ ингээд тэг ингээд дуг хийдэг. Тэрнээс ингээд чарлаатай.
Тэр нөгөө бариаж гэж хөөрхий тэр үеийнхаа нэг бүдүүн баарагтай ингээл хүн амттай ягаал явна тэгэл ерөөс айгүй хэцүү. Тэгээ тэр үед шин дунд ээж л босч ирдэг юм бэл. Би нэг ээж аав дээр байдаг гэсэн. Тэгэл ээж бас миний охин яаж ийн аль ээж нэг 2 цаг бариадгыг гэл. Тэгэл нөгөөдгөө чинь ээж нэг 2 цаг барихад нэг гал нэг 2 цаг унтаал буцаал ингэдэг те. Яг тэр моментаас ээж тус болж байгаа тэр одоо энэ хандлагаас ээж болно гэдэг бол үнэхээр үүрэг хариуцлага байдаг юм байна. Амар хэцүү байдаг юм байна гэл. Тэгэл хүн л болсон хойно тэгэл гаргасан хүүхдтэй нэг тасалцсан хугацаа байна. Тэг ингээд нүцгэн их тэрхээр амар хайр хүрээл хөхүүлэхээр хайр хүрвэл те. Тэгэл тэр үед чинь нөгөө одоо памперс айгу ховор байх үед чинь яг л ингээд өөрийнхөө энд ингээл хамт унтаал те. Тэг тусдаа ормоор тийм гоё мой ганган юм чинь бол байхгүй штэ. Тэр тоолонд ингэж хүүхдтэй тасаж нэгшиж нөгөө хайрлах мэдрэмжийн илүү ингээд айгу том болоод те. Тэгээ ээжигээ тэр ойлгох мэдрэмжнээс бас ээж хажууд ингээд туслахаа илүү сайн ойлгох юм бил. Би бол тэгж л бодсон. Чи яасан? Уран агч хэддэд төрсөн? 25. Чи. Анука. Би 28-д төрсөн. Ямар мэдрэмж төрсөн? Тий, ер нь л надад хэцүү байсан өө. За ингэсэн штэ. Би бас Анукагийн нэг ярилцлагыг сонссон байхгүй. Тэгээд нөгөө ингээд ямар нэгэн төлөвлөгөө бол байгаагүй байжгаад тэгээд ингээд жирэмсэн болцсон байсан. Тэгээд тэр хоёр зураасыг харах ямар санагдсан нэгт хоёрт нь болохоор ингээд яг ингэртээ хүүхдэд тэрвэрдэг шин. Тэр мэдрэмж аваарсан. Ер нь л яг нөгөө нэг юу хүмүүс би болохоор нөгөө нэг одоо найзлуудаа 3 жил үерхэж агаад бүгж аваад гээд тэгэнгүүтээ за гэрэлт болоод хөрмөө хийсныхаа дараа жирэмсэн болно гэж боддог байсан юм баггүй юу? Яг кино шиг үү? Яг кино. Ер нь л би айгүй кино ч намайг дэвж амьдрдаг гэдэг ээж тэгээд тийм ба. Нисээд байдаг. Хөөх юм би. Анука гэхдээ ирэх үү? Ирэх. Яг ингээд яасан чинь нэг тийм ингмээр санагдаад байгаа юм бүр нэг Анукагийн бүх нүдэнд нь нөгөө нэг хайр дурлалын нөгөө ягаан шилний үе гэж байдаг шүү дээ тий. Анука амьдрал яг тийм ягаан байдаг байхгүй юу? Бүх юм. Бүгд гарах хүртэл энэ ягаан. Бүх юм дэврүү. Үлгэрийн ертөнцтэй. Ээж аваа намайг өсө тэгж үсгсэн байхгүй юу? Ер нь муу юм харуулаагүй хажууд хэрэлддэггүй. Ер нь бол би за 27-8 хүртэл бүх хүний ээж аав нэг иймэрхүү л байдаг, амар гоё хайраар өссөн ийм л байдаг гэж боддог байсан. Тэгээд тэгсэн чи ингээд хожуу ингэж ийм муу тал байд юм байна, бараан тал байд юм байна. Амьдралыг хожуух харсан. Битгүй яг нэрээ би ингээд амар ийм ахгүй. Тэгээд бүх юм ингээд ээж миний муу охин чи нилээ өдрөх шүү гэлэгдэх байхгүй. Харагдаж. Тэгээд харин сая сүүл ингээд ээж басныхаа дараа амьдрал чинь шал өөр байд юм байна гэж бодож байгаа хгүй. Гэтэ гоёороо хിവэрэл байгаа л та. Би тэгэл энэ өөдрөгөө алдчихгүй юмсан гэж айгүй хичээдэг. Тэгээд анх болохоор яг нөгөө нэг төлөвсөн зөвлөж гэж ер нь энэ жил айгүй төлөвсөн мастертаа явах ч юм уу тийм байсан баггүй. Тэгээд Таиландд манай найз руу ирээд тэгээд яг шинэ жилээр 4 хончоо л яваад өгсөн. За. Тийм. Яасан бэ? Юу болоо? Юу болоо? Юу гэж бодогдөө 4 хоногтой яасан чи? Тэгээд би жирэмсэн болоо. Тийм, тэгээд би тэр үедээ жирэмсэн басна мэдээгүй. Мэдээж одоо тийм мэдээгүй. Тэгээд 1 сард ирээд би чи ажилтаа байсан юм чи тэгээд ажиллаа гэдэг. Таиландын 4 хоног ямар амар ирсэн. Бүр тэрнээсээ ярих юм уу? Тийм, тэгээд яхад яваа. Таиландын 4 хоног тэгээд 1 сарын 1-нд олсон гэж. Тэгээд тэр нөгөө юу ерөөсөө нөгөө нэг яа тавьдаг. Тэгээд гисэн чи юу яасан аахгүй. Эхлээл нөгөө би ингээд амар нөгөө таргалцсан угаасаа таргалцсан байсан. Тэгээд ерөөс нөгөө фитнес мэдээс хийхэ болцсон байсан болохоор угаасаа л ингээд таргалаад байгаа юм байна гэж бодоод тэгээд байжгаад намайг гинт манай нөгөө нэг номын зураач охин маань та ер нь жирэмсэн болцсон юм биш үү гэдээс аахгүй. Би амар хурдан ядраад байсан аахгүй юу. Тэгсэн чи гүү ах гэжсэн чинь за чи нэг тест аваад иргээд тэгээ бид хоёр нэг намынхаа тухай ярилцгаад гэртээ дуудаад тэгээ тест авсан чинь 2 зураас идэв. Тэр үеийн мэдрэмж одоо миний үзчихсэн влогийн тэр хүмүүс чи маа гэж уйлаад гэл ингээ амар царайтай юм гоёор хүлээж авдаг гэсэн. Би болохоор ингээ юм шокнд орсон анх удаа нэг тийм ямар сонин тийм гоё чим шиг муухай чим шиг мэдрэмжсэн тэр үед бол тэгээ би ерөөс нүг сэтгэл зүйн ерөөсө бэлдээгүй байсан болохоор тэгээ би хамгийн түрүүнд аавраа ярьсан. Тэрэн дээр ээж бас жоохон гомдоод байт юм шиг. Би хамгийн түрүүнд аавраа яриад
Тэг яагаад ч хамгийн түрүүнд би аавтай хэлмээр санагдаад байсан байхгүй. Айлын ганц охин байсан болохоор. Тэгээд аав руу залгсан чи аав гэл дугаалцсан. Би жирэмсэн болчих гэсэн чи гэл дугааснаа тасалчдаг байхгүй. Тэгэхээр надад амар сонь би ээж рүү залгаж ээж гэл шууд хэлээ заяа. Тэгэл амар баярлж эхлэв. Тэнгүүд нь би таслаад нөхрлөгөө яриад жирэмсэн болчих чи би одоо яваад очие. Гэл манай нөхөр мастер сурдаг хгүй би одоо шууд яваад очие гэл. Тэгээд надаас бусад 3 хүн бол бүр ингээл хүлээж аваад баярлаа л тэгэл тэнгууд би нөгөө нэг хүлээж авах процесс нь явагдаж байхад нөгөө баярлаад тахаар бас өөр ингээд гайхаад хүлээд авсан мөлий. Тэнгууд ээж чааж удаа чи ястаа ийм сайхан мэдээг чи баярлаж хүлээж авахгүй гэдэг. Хүн хүлээж авч байхад хажуунаас ингээл заяа. Би бүр базаатай юу. Амар базаатай тэнгууд нь би ээж зүгээр надад жоохон цаг хугацаа өгч хэрэгтэй байгаа байхгүй. Тэнгууд ингээд хэлэнгүүт баяр үргээ гэл тэнгууд хүн чинь яг юм баярлахгүйгээ мэдэхгүй байхад гээд баяр үргээ тахаар ингээд өөрөө ингээд би баярлах хэрэгтэй байна гэл ингээд бодоод эхэлт юм билээ. Гэл тэгэл нэг юм хэцүү ингээд паникцсан чи энийг хэрэгтэй байна гэл. Тэгээд тэр хугацаа өнгөрөөд жирэмсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд явж байгаад яг төрөхөд бол би амар зовж төрсөн тийж. Зүвтэрсэн юм би бүр ёо. Миний сав онгоог байхгүй юу? Савны амсар нэгдэг гоо тийм. Амсар нэгдэггүй. Тэгээд 10 цаг бараг сэдэлтээр өвдөж жагаад тэгээ үтсэн чинь нэг л хуруу нэгсэн байна. За хүүхд чинь бүтэх гэдэг хийсвэр хэлгээгээд тэнгүүтээ өөрөөрөө яг өвдөөд тэгээ хийсвэрийн сэдэлтээр ч өвдөөд тэгээд дараа нь төрсний дараа хийсвэрийнхаа ч өвдөлтийг мэдрээд тэгээд тэр үед би өөрөө амар төвчээртэй гэдэг юм байна. Би өөрөө ер нь бол жоохон төвчээргүй, жоохон шалчигнуур гэж боддог байсан хгүй. Тин чи яг ээж болох гээд хүүхд чинь ингээд жоохон бүтэлтөх гээд ингээд амар зориг мөрөг орд юм биш. За шууд хийсвэр орчих зүгээр гэлээ юу. Тэгэж. Тэр чи тэгэл ээж хүнээлээ байхгүй за байгалийн тийм хүчтэй байгаад шүү дээ өвдөл байгаад шүү дээ тэр. Тэгэл яг ингээд нөгөө нэг интернет дээр нөгөө юу ингээд нөгөө нэг орон дээр ингээд явчихсан чи ээж хажуугаар өнгөртөх байхгүй юу. Тэгсэн чинь би ингээ миний хөвөл гадав тэрээс таймэстэй. Бараг асгарна шүү. Ер нь асгарах гад л. Тэгээд ерөөсө амьдралдаа анх удаа нөгөө хагалгаанд ерөөсө орж үзэж байгаа юм баггүй. Би нөгөө хагалгааны гэрэл мэрэл ганц чарж байгаагүй. Тэгэл ингэж мингээл шууд ингэж мингээл хөвтүүлэхэр чинь бүр байна. Төлөвлөгөөг байхаар чинь бүх юм ингээл шоконд орж байгаа юм чаа. Тэгэл зүрх ингээл. Тэгэл тэгсэн чинь ингээл оролдоо л байсан энэ дотор зөв хийсвэр гэдэг ямар ч нөгөө нэг юугүй ойлгохгүй. Өөрөөр л төрнө ингээл энэ дээр ингээл нэг юм хөшиг шиг юм хийгээл тэгснэл ингээл мэдээ алт туслал. Ухаалсан миний бүр ингээл хамаагүй мэдрэхгүй ингээд ухаж байгаа л гэл гаргаж хүүхдээ харсан чинь надад бүр амар сонь. Тэгээд манай нөгөө нэг ээжийн дүү тэгж хэлсэн аахгүй. Чи ингээд дандаа ингээ хүүхдтэйгээ ярьж байгаарэ гэд. Тэгээ би 9 сар юунд байнга ярьдаг гэсэн. Тэгжсэн чи яг ингээл уйлгаал ирээл хацамдаас яаши миний хөө гэж гэ дугаалаа сонсдгийм бил шүү. Яг нөгөө нэг бичлэгэн дээр гардаг шиг. Тэгэл байж байгаа л аваа явцсан чинь зүгээр гэл аваа явцсан нөгөө жоохон бүтэлттэй байсан. Тэгээд бас ингээ санаа зовоол. Ер нь л амар сонирн мэдрэмжүүд идэм билээ. Тэгээд ээж басны дараах мэдрэмж бол яг ээжтэй адилхан багаар тасалцаж жагаад одоо л амар хайртай. Эхний 1-2 сар ингээл заримдаа амар харахаар уурж мөрөөл тээ. Тэгвэл би яагаад ээж уур хүрээд байгаа юм болоо гэж боддог. Заримдаа ингээ яхаа сонин цараймаараа заагтаалаа. Ямар сони юм ярьдیں۔ Бэ? Яг тийм. Орны ихчиж ямар байсан? Надад амар хөөрхөн байгаагүй. Би яг үнэндээ заяа одоо мэдгүй энэ миний яриа хүмүүс таалагдахгүй мэдгүй. Тэгээ үе тэр одоо тэр 10 20 жилийн давцлаасаа хүний энэ baby vlog энэ идж байгаа ууж байгаа сэтгэл зүйн нийгмийн байдлаас өөр болдог гэж магадгүй юм. Гэтэ одоо энэ та нар яриад байгаа нэг гормон сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг би одоо яг эргээ бодоход надад тийм юм би ингээ мэдгүй ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэл ануу ер нь бол төрхөөс өмнө аймаар гялалзуур, аймаар өөдрөг, инээсэн, ханяасан юмыг ингээ тэлэхээр гал ингээ санаачлахтаа ингээ хурдан хийдэг. Манай нөхөр жоохон тийм төрлөө байхгүй аавгаад өрсөн. Тин чи төрснийхаа дараа ийм болцсон ингээд. Юм хэлэхээр ингээ алмаа. Харин тийм би. Тэг ингээ нүд нь ингээ харахаар ойлгоод байгаа юм шиг, ойлгохгүй байгаа юм шиг. Тэгээд нөгөө зүгээрээ зүг чи ингэчгээс би ингээд уулмын боломжоор бүхэл одоо би боломжоор тусалж байгаа байхгүй юу? Одоо ингээд би ч одоо нэг хүүхд охинтой хүн чинь анхныхын төрөлтөн дээр одоо чаддгаараа л одоо бүгдийг л туслая, бүгдийг л хөнгөвчлөе гэж бодоод бүх юм дээр ингэж байгаа байхгүй. Бүр тэгэх тусан заяа бүр. Ингээд тэгээ би
би бүр ингээд хөөй гэд ингэдэг байхгүй юу. Загнуул нь би. Тэгээ загнахаар нулимс хэлсэн цэглэн ингэж орол инхээр би бүр би сая яатсан би яагаад ч шүү дээ. Би яг яатсан болоо. Би амар тусалж байгаа шүү дээ. Би бүх юм ингэж байгаа гэж бодоод байгаа мөртлөө яриад идэг гэж. Бүтэхгүй хат ингээл ингэсэн шүү гэл тэгэхээр тэгээд ингээд одоо өмнө нь шүү дээ дадараа гал ингэдэг юм чинь тэр баг энэ гарны явахдаа би ийм удаа тэгээд бодоол модоол заяа тэгэл жоох юм хэлгээр үйлж барайл марайл заяа тэрийг гармон гэж яриайл заяа ингэж байгаа байхгүй а тэрхэнгүүтээ хүн чинь өөрийнхөө мэддэг юмтай харьцуулж бодд юм байлээ яг бол би төрсөн би ийм байлгүй гэж бодож байгаа байхгүй юу тэгсэн чинь би яасан бэ гэхээр улсын эмнэлэгт төрсөн. Тэгээ хинч танихгүй хинч мэдэхгүй нэг 25 та ингээд охин те. Тэгээл нөгөө орой өвдсөн. Өвдөөл өвдөж байгаа 5 минутын зайтай өвдөж байгаагаа ээжид хэлсэн чинь манай ээж чинь 8 хүүхэд гаргасан туршлагатай хүн. За бэлдсэн тортой юм аав. За бэлдсэн тортой юмд нь юу байгаа гэхээр нэг чааваста нөгөө нэг тийм одооных шиг юм гой унтлахны явц байхгүй штэ. Нүмүү оюутан байхдаа төрсэн болохоор нөгөө жүжиглж байхдаа өмсөжсэн нэг унтлахны явц. Тэр нь ийм урт тийм нэг палаж цагаан давгаар ийцэн заа юу. Тэгээ ийм нэг юм дээр үе сонгодог жүжигний тоглолтгол унтлахны явц юм шиг байгаа юм. Байгаль тэр юм чинь яах юм. Тэрийг авчиж байгаа юм. За тэгэл нөгөө нэг даамсг гэх чинь тийм одоо үе шиг юм гоё юм байхгүй. Би ч сайхан хүн биенд авч байгаа л гялгуурууд сайхан хаачлаад дэвсээл өөрөө үйлдвэрлэж байгаа байхгүй. Хоёр талын оёол тэргээ ингээд дэвхгүй тэл тортой гэж бэлтцсэн. Бүр яг ингээд том даамс гэж ингээд уут нь тэгээд бүр дэвхгүй тэл нэгээ бэлтчихэж байгаа байхгүй. Тэгэл тэр бэлдээ тавьсан ууттай юм аа нөхөр ээж хоёр за юмаа бэлдсэн юм аа гэдэг нөгөө гялгууруудтай юм шөнийн 3 цагт. Такси мэгсээ дуутахгүй. За нэрээ такси төмөр зам гэж байх. Төмөр зам. Тэгээ би 2 дугаар төрж байгаа. Тэнгүүд манай ээж за алах гэж байгаа байхгүй. Тэгээд ийм том гэдэгтэй 5 минутын зайтай өвдсөн хүн яах вэ гэхээр нөгөө ууттай ямаа нөхөр нь барьцсан. Хоёлаа нэг уучраа олохгүй юм. Ээж л амаар үгээр ээж олон төрсөн. Тэгээ алхаал тэгээ хуужийн нэг 100-ийн энд ингээл жоох ингээл болоод уншиж байгаа байхгүй. Өглөө байж гэл тэг нөгөө ч намайг хар цогсон ингээ шүн. Яасан гэ за болцсон гэд буцаал ингээл алхана. Тэгээ ээж сайн алах савны амсар чинь сайн ягдана гэл. Тэгэл төргөд орж байгаа байхгүй. Тэгэл ороод үзсэн чи яг үнэ 1-2 хуруу нэгтцсэн. Болоогүй аа. Гэт нөгөө шин ирсэн болохоор бас буцах хэцүү. Тэгэнгүүтээ нөгөө эмнэлэгт нөгөө хоёр чинь ингээд үлдээчихэж байгаа байхгүй намайг. Өөртөө буцчихж байгаа. Өөрөө буцчихж байгаа. Тэгээд ингээ өвдгөө болчих. Тэгээ эмнэлэгт орсон чи бүр тас өвдгөө болчихлоо. За тэг өвдгөө болсон шин ирсэн хүн чинь нэг том гизтэй хүн чинь яг бусад нөгөө өвдөж ирж байгаа нөгөө хүүхнүүдтэй туслаад нөгөө дандаа эргэлтүүн хой тэр чамаар юм оруулж нэг эргэл төрхи юм зөөдөг тийм юм зөөгөл мөөгөл тэгээ надтай нэг би сандг юм надтай нэг 16 настай жоох охин төрсэн байхгүй юу тэгсэн чинь шин тэр порчгийн үдчихэж юм ингээ түг нэг порч ингээ хартны нэг өвөө байна тэнгүүд порчин дэрмээс ингээ гараад байгаа авираад бүр ингээ авираад ингээ порчиг ногол яасан бэ өвөө гэсэн наа чин тэг юм нэг жоох охин өвдөж байгаа миний хүү энэ тортой юм өгөөдөх гэл нөгөө эргэлт тэгэл нэг порчингоор нөгөөдгийг ингээл аваад. Одоо 28 жилийн өмнөх юм ярьж штэ. Тэгэл тортой юм ин авсан чи миний хүү наа дотор чи нэг хадганд уулттай юм байна уу л гэж байна. Тэгин чи хадганд уулттай юм ухаад үтсэн чи байна. Тэгин чи юу юм болгоцсон аюу хэрэг турцаа залуу. Онгоолгон чи нэг баавгай савар байна. За. Энэ баавгай савар ингээд хадганд бооцсон. Тэгсэн чинь бас нөгөө ээж аавын ярьсан яриа нөгөө баавгай савраар гидсээ ингээд маачаар нөгөө хүүхэд нь хурдан гардаг гэдэг нь бас хүний юмыг бас дамжуулга өөрөөгөө бас ингээд байж байгаа юм. Ингээд хүний баавгай савраар өөх замдаа ингээд гидсээ маачиг гутаа нөгөө хүүхэдтэй бас дамжуулаад байгаа. Тэгсэн нөгөө охин тэгээд амар гоё ямар ч асуудалгүй. Аяамаа айгуу гоё ингээд төрчихөж байгаа юм. Би л тэгээ төрөөгүй маргааш өглөөтэй золгож байгаа. Тэгэл маргааш өглөө боллоо, өдөр боллоо, бүр төрдөггүй. Тэгэл орой боллоо. Тэгэл орой бол тэгсэн чил яг ингээл орой болоод ингээл байжсэн чил нэг таньдаг царай ингээл өнгөрлөө шүү. Нэг юмч. Ингээл харсан чи манай 8 жилийн нөгөө анги охин. Их их шимч байна. Хүн таньдаг хүнээ хараад. Гэт олон жил уулзаагүй ч гэсэн бүр ингээд юу яд юм бэ л шүү. Нэрээр нь дуудаад ингээд айгуу тийм тусламж ирд юм байл. Тэгсэн чи намаа харсан ингээд нэг ингээл өнгөрөхгүй юу. Тэгсэн чинь эмч хүн чинь бас амар айгу сэтгэл зүйч хийд юм бэлээ. Өө сайн уу маань уу гэл ингээр чинь өөж өрөөл тэхийн нөгөө мэдчихэж штэ. Тэгэнгүүтээ дараа нь ягуутаа нөгөө ангийнхаа хүүхдээ гэж мэдчихэж байгаа штэ тий. Тэгээд анууг их барьсан
одоо эмч бол манай 8 жилийн нөгөө ангийн өнөр мантах гэдэг охин байсан байхгүй юу. Эмч болсон, их баригч эмч болсон. Тэгээд их барьж авсан байхгүй юу. Тэгэнгүүтээ надаа нөгөө сэдэлт мэдээлт хийгээд оройн нөгөө өвдөхгүй нэг сонсцсон байгаа штэ. Ирцэн байна гээд энэ яасан илгэж асуугаа байлгүй бодвол тэгэнгүүт наа өнгөрсөн шин нэрээ төрөхгүй ингээд самныхан тамсар нэгдэхгүй ингээ байгаад байгаа юм гэдэг. Тэгээд нөгөө ангийн охин байхад нөгөө сэдэлт мэдээлт хийгээл. Тэгээ би шүн төржсэн байхгүй юу. Тэгээ шүн төрөөд шүний 12-10-т төрсөн. Тэгээд ануу тэгээ 4 сарын 29-ных байхгүй юу. Тэгээд яг төрөөл нөгөө өвдөл сэтэл төгөөл ингээл гэсэн чинь нөгөө нөхөр ээж мэж ирээл гатаанаа хөөрхи нөгөө ээж ингээ сахид суугаал те. Тэгээл төрөөл анууг төрөөл цогоор нэг хальт хараал маргааш нь цогоо өдрийн онгоцоор герман авчихсан байхгүй. Тэгээд охиноо сар болцсны дараа ирчихсэн. Яг чухал үед нь байхгүй. Тэр чинь нөгөө залуу гэр бүл амьдрахын эрхээртэй ингээл ажил төрөл 8 бизнес гэл ингээл явдаг байсан. Тэгэл сарын дараа ирсэн, сарын дотор чинь тэгэл 3 оноо л нөгөө эмнэлгээсээ гараад нөгөө ээж авдаараа гараад мараал тэгэл хүүхдээ 1 сар болцсны дараа ирж мэж орол. Тэгэл маань чиний хүүхдээ л ингэсэн чинь гэл ингээд гайхаад нөгөөдгөө ингээл үзэл. Тэгээ чи хүүхдээ юу авчир гэсэн чинь 2 ийм нэг тал юм өлхөө өмд заяа өөр юм байхгүй. Тэгэл нэстэ нэрээ манай гэрт чинь бид хоёр чинь 3 жил амьдрал ануг болоод ануг 4 сартай хахад бид хоёр тусдаа гарчихсан. Та тэр үе чи оюутан байсан. Жилийн чөлөө аваагүй. За. Тэгэл би чинь 7 сартай мартаа хат чинь тайсны хөтөлбөрийн хичээлд ороод. Хэдэн сартаа хичээлдээ яваад эхэлсэн? Би чинь яг нөгөө 2 дугаар курстай намар орохдоо жирэмс орчиж байгаа хгүй 1-2 сартай 8 сард болсон хөт байхгүй. Тэгэл 1 сартаа ороод явсаар байгаа он гараад 4 сард. Тэгэл 4 сард нөгөө жүжигчний техэмчээ хэцүү штэ нэг биеэр үлддэг дандаа шалгалтууд нь. Тэгэхээр чин өгөх боломжтойгоо өгөөд өгөх боломжгүйнүүдийн үлдээгээл намар нь орохдоо. Тэгээ жилийн чөлөөрөөс авч байгаагүй. Тэгээ би амар хордлоготой. Тэгээ одоо би ингээл хордлогоо бодохоор бүр ингээд хотоодоо эргэтэл бүэлждэг байсан. Бүр ногоон гардаг штэ сүүлдээ бүр ингээд хоосроод бүр ингээд өлтөөд бүр тэгдэг байсан. Тэгээ юу иддэг байсан бэ гэхээр би нөгөө оюутан хичээлдээ сууж байхдаа нөгөө түүцэнд өвөл нөгөө хөлдөөсөө алим зардаг байхгүй юу. Тэгээ тэр хальмигээ мэрдэг. Өөр юм орохгүй. Тэр арай онгоогоод. Нөгөө дотор онгоодаг штэ. Тэгээ нөгөө хөлдөө алимаа ингээл мэрээл тэгэл хичээл дээр юм аягтай суудаг байсан штэ ингээд. Аяг урдаа барайл. Тэгэл гангууд гүүгээл гарна багш нар ч мэддэг нөгөө жирэмсэн болохоор ингээл. Тэгээ ер нь бол жүжигчний ингээд эмхтэй оюутан нөгөө жүжигчний карьер өгч байгаа нэг жирэмсэн болоход ер нь багш нар ерөөхдөө дург байдаг байхгүй. Тэгээ ягаад гэвэл яа нөгөө биеэр үлдэж нөгөө биеийн үндсэн нөгөө хөгжил явагдаж яадаг мэрэгжил болохоор ерөнхийдөө дараа нь ч юм уу дээр төгсний. Гэхдээ оюутан байхдаа ер нь бол төрцөн ер нь амар байдаг гэл ер нь ярьдаг л даа. Тэгэл би чи нөгөө жилийн чөлөө аваагүй юм чинь яах юм? Ээж харж өгнө. Тэгэл нөгөө их завсарлагаагаар би амжиж хөвөлдөг байсан шүү дээ. Тэгээ зарим автобусны мөнгөгүй. Оо хаанаас хавтлын би соёл урлагийн их сургуулаас одоо 70 ээж зах хүртэл. 70 зах нь одоо юу лээ? Амар хоол юм биш тий. Тэгээд тэр хоорондоо ч алхах нь. Хэвээ хамаг байдаг хурдаараа алхаал. Тэгэхэд энэ чарлцсан. Ээж нөгөө гадаа ингээ гэрийн гадаа нөгөөтгөө ингээ тэмцэн намайг ирж ийн үгээд тэгмүүд нүгс ээжээс нөгөө шүүрч аваад энэ боржуурын юм нэг намхан хашаанууд дээрүүд байдаг гэсэн чинь тэр хашаан дээр авч суугаал хөхөө хүлээл тэгэл энэ чинь гогс орно би ч аюу сүсайтай байсан. Тэгэл хоёр талын зүгээр султгаж авчаад буцаал ээжд өгчөөл тэр хоол моол идэнэ гэж юм аахгүй буцаал хавчил дамждаг байсан. Тэгэл хэвээ ер нь бол одоо ингээ бодоход бол тэр үед би аюу их яриад байна уу зүгээр үү цаг хүрх үү болно штэ хүрнэ. Тийм. Тэг чи яаж мэдээд байгаа юм? Үздэг болохоор мэдэж байна. Тэгэл хэвээ ингээл тэр хурдтай амжуулж тэгээ нөхөр чинь нөгөө герман 8 сардаа нэг удаа ирнэ тэгэл нөгөө ард нь энэ хүүхдээ чинь бэлэнцэлэн байлгах гэж те. Тэгээ би одоо энэ ануугийн төрөлн дээрээс нэг юм анзаардаг байхгүй. Би анууг төрөхөд заяа надад нөхөр тэр герман руу явахдаа нэг 100 ширхэгтэй бор хайрцагтай памперс хацарч өгнө. Би тэрийг шүн хэрэглэнэ, айлд очороо хэрэглэнэ, гамж хэрэглэнэ. За тэгээд энэ харин ч памперстай. Тий, ер нь бол бусад үднээ даав угаан. Тэгэл заримдаа ингээл туслах хүмүүс байхгүй штэ. Заримдаа ингээл нөгөө даавнууд нь ингээл овоорол угааж амжихгүй чинь амар уйлдаг хөвгт. Тэнгүүтээ зарим нь баг шээс нэг парн дээр хатаачаад буцаагаал өмсүүлчихнэ. Тэгэл тоохчгүй тэгэл байж л байна ингээл. Тэгээд хараа харшилгүй байсан. Одоо би ануугийн ханиад маниад хүрчсэн мэддэггүй байхгүй.
Тэгэл одооных шиг юм гоё мой ногооны цутан мутан хоол мол байхгүй шүү. Өсрөл мааны каш Бантан. я бантан. Тэ мэдээж тэр нь болохоор нөгөө шинэ хоньны мацгаар хийж өгнө. Тэгээ ээж аваад чинь айгу айхтар. Тэгээ сүүл. Тэгэл одоо сүүлний тос мосоор тослно. Одоо шаардсаар тослоод идэг юм бэлээ. Сүүлний тос мосоор тослно. Тэгэл нэг тийм. За тэгэнгүүт нөхрийн авцарч гэсэн нөгөө нандин тосныг Nivea-гийн тос. Тэг нэг панетон ч нэг цэнхэр нэг Германы хүүхдийн тос гэдгсэн тэр. За тэрийг нэг ингээд нэг цавын унд нь түрхэн. Тэрнээс нөгөө бор цайманд оруулах, хоньны ясны шүлмэлэнд оруулах бол тэр бол өстой байнгын шүү дээ. Нөгөө ээж байгаа болохоор чинь тэр байнгын юм яа та. Тэгсэн чи одоо энэ манай өөжигийн хэрэглэж байгаа юмыг би бол ёо тоолж баршгүй. Нүүрэнд нь түрхтэн тусдаа, хүзүүнд нь цавинд нь түрхтэн тусдаа, биеинд нь тусдаа. Бараг хөмсгөнд нь тусдаа. Бүх юм. За тэгээд тэр сам мам тэ хүсийн самдаг сам нь хуцсны хутга мотог одоо тэр хэрэглэж байгаа тэгээд тэр нусын би бол нус соргч моргч мэдчихгүй. Би уугж мөгч хэрэглэж байгаагүй. Ерөөсөө би уугж мөгч ерөөсөө хэрэглэж дандаа миний сүү сайтай. Тэгэл хүүхүүдэл тэгэл бор хоолнд нь оруулаад ингээл ээж бол ерөнхийдөө нэг сургуульд ортол наач гэсэн байхгүй юу. Тэгэл ээжийн л хэлсэн юмар явна штэ ягаад гэл. Тэгэл би чинь амар сүү сайтай. Тэгэл миний сүү чинь ингээл нөгөө цатгах чинь. Тэнгүүд чинь ингээд саагаад нэг тухайн үеийг дээр үеийг 1 литрийн нэг хувин сав нөгөө литрийн бетон бит байсан. Тэрүүгээр чинь ингээд дүүргээд барин жишлийн дүүргээд тавьчихна. Тэнгүүд ийм цуцаа өрөм тогтно. Тэгэл нөгөөд өрөм тогтоол ингээд хураагаад эхлэхээр чинь тэр үед чинь нөгөө хөлдөөгөөд эргээ хэрэлдэг гэдэг тийм ямар нэгэн тийм хүүхдэд яадаг гэсэн тийм ямар ч мэдлэг байхгүй байлаа штэ. Тэнгүүд түнч байгаагүй. Тийм баг. Ээж тэгдэгээс байгаа. Битээ хөхний сүү газар мазар битээ доогуур асгаараа дээр гаргаж асгаараа гээл тэгэхээр манай ах нар ингээд дээвэр дээр асгадаг. Одоо дээр үе хүмүүс тэгдэлээс нэг битээ ингээд хамаагүй жорлон морлонд хийж уурсгаараа дээвэр дээр очиж асгал гэдэгсэн байхгүй. Тэгвэл бас нөгөө би бас нэг тэгж сонсч ирсэн юм байна. Би бас нөгөө сүүгээ ингээд хөлдөөдөг гэсэн байхгүй юу? Тэгээд нөгөө хүн маань ингээд бүр хөхнөөс гар хүртэл ингээд тэрийг хайж чадахгүй хадгалаад тэгээд хэрвээ ингээд хөхөж явах үед нь хайчаар сүүмүү татарчдаг тэгдэг байсан баха. Одоо тэгээд би тэр ухааныг нь бол ээжээс асуухгүй штэ. Тэгэл за гэл ээж хал үгэнд ороод тэгэл асгаал масгаал тэгэл явууллаа штэ. Тэгэхээр одооний энэ одоо энэ няраа хүүхдийн бүтээгдэхүүнүүд аюу их болчихжээ. Сайн сайхан одоо органик хэлгийн баг сүү оруулдаг цай байж гэх шиг бидний бичээ боо идэл будаа шар будаа тэг хоолод идэлгээл тэг нэг өвшөл мөлтэй тэг бидний тэгэл идэл. Гэтэ би нөгөө эсрэг төрхөөрөө таргалдаг төрлөх биш. Би ч өөрөө төрхөөс өмнө 73 гэлсэн байхгүй. Нилээ мирата том биштэй ингээд тийм хүүхэн байлаа штэ. Тэгэнгүүтээ төрсний дараа эсрэгээр би турсан байхгүй. Турчдаг. Тэгээ турдаг нөө тэхрээ турдаг төрлөх юм байлээ. Тэгээ яаж ч ийдсэн тэгсэн мөртлөө мөөмн сүү сайтай. Тийм. Манай ээж жоохон тийм байсан юм шиг үлээ. Бистэ тийм байгаагүй. Бистэ ээж дөр бол ээж. Миний охин ээж байгаа дөр ч бол баг чи турчнаас би бүр хаана вэ тань гэсэн шиг. Аавгаа дөрөсөн болов? Аавгаа дөрөсөн л манай яг аавын талаар ингээд төрхөөр ингээд таргалдаг хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр би цотоол ярьчихгүй гэж бодлоо. Тий. Тэгэхээр урнаа ихчийн хувьд ийм байсан байх. Тэр цаг үед яг ийм одоо анука ингээл өөр байн гэл тэгж штэ одоо ингээл төрчөөд ийм илүү удаан хөдөлгөөнтэй болсон ч юм уу те ийм болсон гэдэг. Бүр амар манараа болоод би ингэж аахгүй манараа болоод ингээл зарим хэлсэн юм заримдаа ойлгохгүй заяа би өмнө тийм байгаагүй байхгүй. Тэгээ тэнгүүдээ нэг хийсэн юм а дахиж хэлж мэлээл заяа. Тэнгүүд яг ингээд тэрий чи одоо судалгаагаар Google мөглөл уншдаг болно штэ. Тэнгүүд одоо шинжлэх ухаанаар ингэж ярьсан байгаа байхгүй эмэгтэйний биеийг төрөөд амар хөвтөл мэдэрч байгаа. Тэгээ өвдөлж мэдрэнгүүд нөгөө хүний эмэгтэйний чи бие ухаантай болохоор нөгөө мартуулах бодисаа ингэ шахдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс чинь нөгөө марчаад хурдан хөвгтэй болъё гэдэг эмэгтэй чи ярьдаг штэ. Яг тэр шиг эмэгтэй хүний бие өөрөө тэр өвдөлтөө мартаа гэдэг тийм бодис ялгаруулад тэгэнгүүтээ тэр нь тархинд нь бас нөлөөлөөд ийм мартамхай болдгоо. Яагаад тэгэхээр хөхүүлж байгаа эмэгтэй хүний тархин 40% ажиллагаа болдгоо гэдэг тийм судалгаа одоо бахан байгаа даахгүй. Тэгээ иймэрхүү юм ингээ хэлэнгүүт ээж бүр Үгүй аргагүй штэ. Одоо миний үнцэг чинь одоо ингээд би бодож байгаа. Би тэгээ заримдаа яг өөртөө бас ингээд өөртөө ярьдаг байхгүй. За би ч гэсэн энэ ялах хүүхдээс холдсон байна.
нэг хүүхэдтэй те. Тийм учраас ингээд яг хараад ингээд барьцаалтж байгаа бол тэрхэд амар эвгүй бүр ингээд гуйлж гнаа. бүр айгүй тэнгүүд ануу баг намайг гайхаал та баг чадахгүй байгаа юм биш үү гэдэг. Би чинь тэгэл нөгөө сүрчгийнхээс цааш болчихж байгаа байхгүй нөгөөтх нь тэгээ яг ингэж халдаж чадахгүй. Тэнд чинь бүр илгийн юм болж байгаа штэ. Харагдал амар сайн өсгөөд байгаа юм шиг харагдаад байгаа боловч бүр инээдтэй юм болж байгаа штэ бүр анхаарал төвлөрөөл те. Одоо чи баг буруу яриад байгаа юм биш үү? Чиний үсэг сийцэн байна. Чамаас хайгаад байгаа юм биш үү шүү. Би биенээсээ буруугаа хайгаал заяа. Манай нөхөр чинь ингээд тэгэл ус мусанд ороо нөгөө цоргонд ингээд толгойг нь ухаар наа чи гинт ингээд хөдлөх юм бол толгойг чи миний хүүхдийн толгойг чи баг цоргон цохгоод байгаа юм. Ануу хажуунаас чихрүү нус орлоо штэ гэх те. Тэг хийхгүй. Би хий. Яг хийж байгаа өөртөө хийхгүй. Өөртөө зүгээр толгойн зөглөө тэглээ ингэчлээ чи буруу тэгсэн чи буруу ингэсэн ингээд дандаа наг хийж байгаа сүүлээ ингээд одоо л гарт орчиж байгаа шүү дээ. Одоос хаанаас нь сав гэх ингээд хийж байгаа шүү дээ ерөөсөө. Тэгээ би ануг ингээд тэгэл саяны тэр сэтгэл зүйн хувьд ч гэсэн ингэхээр би бодсон байхгүй юу. За би яг ийм байлуу. Би яг ингэсэн үү гэхээр би бодоод олохгүй байгаа байхгүй юу. Тэр амар байгаа. Яа дараа нөхөр байхгүй. Герман ажил сартаа нэг л үзэгтэн заяа. Ээж автагаа хамт. За тэгээд энтрийн гой хэрэглээд байгаа ор дэр тос мос одоо юу гэдгийг тийм байхгүй. Тий. Памперс нь ховор. За дээрээс нь ядуу. Үгүй тийштэй. Тэг чи амьдралаа ингээ залуу ингээ те би чи 25 та төрсөн гэхээр чи битэр чинь 21 22 та суугаал те. Тэгэл нөө амьдралаа босох гол хоёул үзэн штэ тэр чин те. Тэгэл оюутан жилийн чөлөө авахгүй байна гэдэг чинь. Тэгэхэд тэр химиг ингээд яаж давсан бэ гэхээр одоо битгүй би учиргүй хоорондоо хэрэлдээд чи хар би хар чи хаяа явлаа би тэглээ би хизээш тэгж байгаа үгүй. Зүгээр л нөхөр бол энэ амьдралын төлөө мөнгө олох гэж явж байгаа гэдгийг би аягуулсаа ухамсарлана. За энэ хооронд нь би ээж аавынхаа хажууд хаяанд нь энэ хүүхдийг нэг те бороо холнд оруулчих. Энд тийм учраас би хичээлээ сайн хийх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө ерөөсөө л ээж хүний тус дэм гэдэг бол бүр яг тэр төрсэн эмэгтэй хүнд бол бүр үнэхээр нөгөө бурхан болж харагддаг. Бүр ингээд би ямар азар ээж намайг энэ үед тусалж байна. Ямар азар намайг энэ ялах битээ хахад тусалж байна тий. Тэгэл одоо ингээл янз бүрийн юмдаа уйлан дуурал янз янз л авсан чинь. Амархан шүү дээ. Ингэж шүү дээ. Бидний чинь гаргалгаа амир шүү дээ угаасаа. Ингээд бидний юу ч юм харах шиг болсон байгаа шүү дээ. Бүр сэтгэлзээ бүх юмыг тий. Хаанаас нь ч бүх юмд гаргалгааг олдог. Ааха. Юу сүртэй тэгж шүү дээ. Ингэж шүү дээ. Тэгээ бид нар чи одоо ингээл нөгөө нэг одоо чи нөгөө төрснийхэн дараа нөгөө шинэ хоньны махаа чинь тэгээ татхын татаал хэрчгийн хэрчээл жоохон орн ингээл те хөлдөө мах бариулахгүйгээл хэрчээл бүгдийг ирж идэл нөрөөл бүгдийг татснаар нөрөөл бүгдийг ясаар нь те яс масыг бүгдийг жижиглээл жиргээл хавирга мавирга бүх юм ингээл заяа. Тэрийг бол зүгээр яг үнэндээ жоохон гаргаж гисгээл усаа тавиал под гэж гараа пор хийлгээл болоход л биелэн болгочихж байгаа байхгүй одоо жишээ нь. Ээж тэгж өгдөгөө. Ямар гоё юм би. Одоо тэр мэрчин бол миний хувьд бол нэг асуудал бол биш. Би ч нөгөө олон хүүхэдтэй айлд нэг өсөж торинсны хүчинд манай аав амар ажилласан байдаг. Бид нар чинь хүүхэд байхаас нь ажил сургасан. Тэгэхээр одоо бол бид нар гэрээ ажлыг нөгөө гэрээ ажил гэж нөгөө бодохгүйгээр явуут тундаа хийдэг байхгүй одоо жишээ нь би. Би чи хоолыг нэг 10 минут 15 минут тасрал гэж хийчихнэ. Тэрийгээд өөртөө төвөгдөхгүй бол нэг жоохон амралтын өдрөөр дөр гэж хийчихнэ. Бэлтчихнэ. Би ануг жишээ нь хизээж би гаднаас пицца авч өгдөг байсан. Би ануг 7 настай 8 настай байхад нь бол пиццаг гэрээ аргаар хийгээд 30 мучаар нь дөр гэд хүлдэждэг байсан юм. Тэгэл эн чинь нөгөө хичээлээс орж ирнэ би ч нөгөө завгүй гэдгийг мэдчихэж байгаа юм чинь ануу тэрнээс ингээл аваал халаагаал идчихдэг. Тийм байдаг гэсэн. Тэгэхээр нөгөө хүний нөгөө ажилтаа анхиатай хувийн зохион байгуулалттай байна гэдэг бол амьдралд хүртэл байна шүү дээ. Аймаар дэмтэй цаг хэмндэг байхгүй юу? Би бол яг үнэндээ энүүгээр бүр өнгөрчи өөрөөрөө. Би өөртөө би ер нь энийг юм аим гэрийн эзэгтэй талтаа ч юм уу те хүмүүс ингээ өөрийгөө яриад идэг биш. Яг энэ эмгтээчүүний нэвтрүүл болохоор би тэгж л да. Тэр бол надад бол тийм нэг гэр орны ажил ойр зуур зохицуулах юм хүмүүс намайг яаж амжуулдаг гэдэг байхгүй юу? Амар амжилт. Одоо ингээл кинон тоглоол те. Тэгэл Монгол хаан төслөөл олон улсын төсөлд яваал те. Тэгэнгүүтээ ингээл хажуугаар нь ингээл дээрэсний одоо эртээ ээж аав хоёр маань байна. Тийм. Одоо би чинь өөжөө эртээ хоёр гэсэн ингээд 3 хүүхэдтэй юм шиг байж байгаа шүү дээ. Тэгээ тэр ерөөсөл асар хувийн зохион байгуулалт зөв төлөвлөлт чухлын дараалал байдаг байхгүй юу?
Тэгэл тэрийг жишээ нөгөө тэр нэг одоо аав ээжийн лачимда би нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү орохдоо нөгөө өрөөрөө зөөх юм юу вэ гэдгийг хардаг тийм байлаа. Өөрийгөө бүр зовоодаг тийм төрлийн байхгүй юу. Зүгээр үнэхээр мундаг юм а. Би ингээд сая таны ярьсан ингээд сонсоод пицца авч өгдөггүй байсан гэдгийг чинь сонсоод бүр вау гэж бодож шít. Ингээл би түрүүн бүр ингэж асуу гэж бодчихсан аахгүй. Та ингээд завгүй ажилтай хүн, завгүй ажилтай байдаг ингээл урлаг уран сайхан ингээл баригад энтрээр ингээл явдаг те. Энэ үед хүүхдийг яах вэ? Хүүхдийн хүмүүжилж яадаг вэ? Хүүхэд яаж ард хоцрогддог вэ ч юм уу те. Тэгж асууна гэж ингээ бэлдээд байжсан аахгүй. Тэгсэн чинь уучлаарай үгүй юм байна. Яг ингээд нөгөө хувийн зохион байгуулалттай хүмүүс чинь бүгдийг бэлдээж явчихдээ юм байна. Ануугийн хүүхэд насны өглөөний цай манайх бүр найр шиг болдог гэсэн бүр. Би зүгээр нэг ингээл нэг талхмаас ч юм уу нэг талхан дээр хям тавиал нэг ингэж өвдөггүй. Бүр ингээд өглөө босч ирэхэд нь бүр ингээд нэг resort-ийн breakfast чинь бүр ингэж бэлдэж ингээ 2-3 төрлийн бэлдээд ингээд суучдаг өглөө. Тэгэл нэг хүүхдэн болохоор чи идэхин идэл хасахын асгаал ингээл те ерөөсө тэгэл юу бацсан битгүй энд ингэж юусаа багасаа манай аав чинь цагаан сар ихтэл нөгөө хэвийн бааваа гэртээ өөртөө нэг гөрмөл баав гэдэг ингээд алгаа улаатал ингэж баав ингэж гурил нухуулж ингэж хийлэгдэг байсан байхгүй. Тэгэхээр тэр нэг хүүхэд байхын тэр суур хүмүүжил тэр одоо ингээд насанд хүрэх хэмжээнд ингээд айл гэрт айлын эхнэр байх гэдэг тал дээр юу яадаг юм шиг байл шүү дээ. Явдаг. Нөлөөлөд идэг. Хандлага нь угаасаа тийм байдаг. Тийм болохоорээсээ тэр сурсан таснараа юу яадаг. Тэгээ би өөрийгөө бас нэг учиргүй нэг байнга нэг гэрээ ажил хийгээл ингээд идэг бас хүн биш. Би ингээл гэртээ нэг духгүй ч юм уу замраагүй байх үедээ байж чадна. Гэрээ ажлыг хөнгөлөрч байж чадна. Гэхдээ яг тэрийгэ тухайн моментод ч юм уу маш хурдан хийдэг, хурдан бэлдэж тавьдаг. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр Sovzat компани цаа шинхэн 3 төрлийн жимсний амттай амьд йогурт Provity хамтран ажиллаж байна. За яг миний одоо гартаа барьсан байгаа нь манго болон тортой. Хамсч үзье бүгдээрээ. Нэг тийм зөөлхөн амттай. Тэгээ хамгийн таалагдсан жимснүүд маань дотроо бүхлээрээ байгаа болохоор хүүхдүүд аягүй сонирхож идэх юм байна. Тэр хүүхдүүдтэй авч өгвөл бас гоё юм байна. Powered by Provity yogurt. Яг ийм хүний хүүхд толгой төрчгөр нь штэ. Би амар ажиллахгүй байхгүй. Би яг үндэ ингээд яг ээжтэй амар өөр байхгүй. Би өөр наавтайгаа адилхан. Би өөр нь бол гадуур аягүй ажил хийж, ер нь бол аягүй тийм завгүй байх тал дээрээ дуртай. Яг гэрийн эзэгтэйлэг тал дээрээ маш муу гэж өөрийгөө дүгнэн ер нь бол. Гэтэ айл болох одоо хүүхдтэй болчоор тийм байж болох. Ээж намайг тэгдэгс байхгүй. Гэл гэр орондоо ингээ байж гал энэ минь аяг маяг юу галс кофега тал өргөд чи хүүхдтэй болохоор энийга засахгүй яав та гэж бодно гэл өө би өөрөө мөнгө олчих юм чинь би айгуу сайн мөнгө олчих юм чинь үйлчлэгч авчин гэл би урдаас нь яг тэгж хэлгүүд ээж үгүй ээж болох шал өөрөө тийгээд хилдэг ус яг хүүхдтэй болоос чи нусаа азартаа нааж байгаа юм чинь тийм хандлагатай хүн чинь дараа нь гэрээ ажил хийхгүй дээрс нь хүүхд ороод ирэхээр шууд ингээд барьцаалдсан байлээ. Тэгвэл одоо би ингээд юу мөнгө олж байгаа юм л да. Гэхдээ хажуугаар нь би өөрөө арчаатай байх юм бол тэрэндээ стресстгүй байхгүй. Тэнгүүт би өөрөө юм арчаагүй байгаа өөртөө илүү амар дарамт үүсгэнгүү те. Яна миний хүүхд намайг дөр ачвал яана гэж бодож байгаа юм чи. Гэхдээ энэний эцсийн буруу нь би өөрөө юм бэлээ. Яа тэгээ энийг би үгүй ер нь бол энийг бол нөгөө угасаал тийм штэ ойлгомжтой юм байхгүй юу. Яа тэгвэл би чинь өөрөө ингээд одоо ингээл минийс ингээ хүн юм ихэд ингээл санаанд таарахгүй бол би зааж зааварлаж өхөөсөө илүү өөрөө ичдэг байхгүй юу. Надад тэр нь илүү өөртөө амар байдаг. Одоо ч ажил дээр би тийм хандлагатай байдаг байхгүй юу. Ингээл юм хэлэл ойлгохгүй бол өөрөө гэл ингээл хийчих. Тэгээ баг өөрөө игээд ингээд гэл ингээ санаа амар ингээ сумар санагддаг байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө эргээд одоо эн чинь миний бүтээгдэхүүн шүү дээ. Тэгээд эргээд ингээ харахаар энэ хүн ингэсэн одоо миний буруу болчих жоохгүй. Яг л би өмнөөр нь орж ингэж хийсээр байгаад тий. Одоо ч би ингээд өмнөөр нь орж ирэхээр одоо нөгөө өөж байгаа учраас айгу жаргалтал хийгээд байна л да. Тий. Эний далтал зүгээр хачиг гэл угаасаа одоо ингээл хийгээд байгаа юм л да. Яг одоо юу гэдгийг та нар шиг чам шиг тий одоо ингэж хүүхдээ яг өөртөө гардаж одоо ингэж өсөж байгаа хүмүүс бол ингээл цааш ингээл тархлаан суугаал ингээл одоо бол ануу бол нөгөө 2 дахь хүүхд мөтөрөж 3 дахь хүүхдээ бүр амар сүрхий байх нь бол гарцаагүй. Тийм байх. Тэгээд нөгөө эмэгтэй хүн чинь анх төрөхдөө л ээж болох бэлтгэгдсэн ээж болох юм үүдэлтэй төрдөг гэж аахгүй. Тэгэхээр би болохоор ингээд сая хоёр ингээд ярианаас харангууд л ингээд анук бол бас ингээд буруутгаж дээ өөрийгөө би ингээд ажилгүй гэл. Тэгээд би бас ингэж бодоод идэв.
аав ээжийн гэрт хамтлаа жаргая л да. Тэ. Яа заавал юм сурах албатай юм уу гэж би бодоод идэг байхгүй. Тэгээ би наадах чинь бас дэмждэг. Яа тэгэхээр одоо миний найзууд ч юм уу одоо бас л миний насныхан чинь дийлийнх нь эмээ болж байгаа тий ингээд хүүхдүүд нь төрж байгаа байхгүй. Тэгээ тэд нар намайг ингэдэг байхгүй. Ер нь бол урнаа өөрсдөнгөр нь харуул. Амьдрал үзүүл. Хэцүү шттэ. Хүний хүүхэд хөрөн бүртээ. Тамраал ингээл зан нөр болоо. Тэгэхээр чи одоо өөрөө яг бид нар ястаа энэ одоо ингээл 50-60 наснд бол жаргах нас мас гэл ингэдэг байхгүй. Тэг би арай эсрэг байдаг. Яагад гэвэл миний охин анхудаа төрж үзэж байгаа. Би анхудаа эмээ болж үзэж байгаа. Би ч гэсэн эмээ болж ийн гэдэг маань хорвоотой танилцж байгаа гэсэн үг. Би ээж эмээ болж байгаа мэдрэмжийг миний ээж эмээ болж байгаа мэдрэмжийг би амсаж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт надад чадал би залуу байгаад чадал байхад яагаад би охиндоо тусалж болохгүй гэж. Яагаад нэг ихний хүүхдийн нэг те сургуульд ортол өсгөөд өгч болохгүй гэж. Заавал энэ хүн ингээл өөрөө нойргүй анаал өөрөө ингээл те ингээл тэрэндээ стресстэй тэр бол заавал энэ ингээд бодохоор надад шаардлагагүй. Хүссэн чиг хүсээгүй чиг 2 дахь гарна 3 дахь гарна. Би угаасаа хэлсэн байгаа. Би ихний чинь хүүхдээ өсгөөд өгнө. Яг ойрхон төрөд өгөх юм бол би хоёрыг болж гинөө. Тэгээд хүргэн минь мастраа дуусгаа. Би хүргэндээ хэлсэн. Миний хүү санаа зовлтгүй хичээл намайг хий. Алстаа та нарт хэрэгтэй. Тэрнээс биш одоо энэ хүүхдээс болоод энтэй хамт ингээл чичрээл мастраа жилээр 2-оор хоошлуулаад те шаардлагагүй. Одоо бол эхний хүүхдээ чинь би яаж хийж байгаа л хүн болгоод өгнөө. Гэт ингээд хэлчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би энэ дээр бол яг би чиний талд байгаа. Тэ амьдрал өөрөө л зөв бодолтой хүн байгаад тохиолдолд босод юм тэгэл яг бодлогоороо л болоо давдгаараа л даваад явна шүү дээ. Тэрхүү угаасаа нөгөө амьдрал чинь заагаад өгдөг юм билээ шүү дээ. Аясаараа хүн та тэр царайд заагаад өгдөг юм билээ шүү дээ. Тэгэхээр нөгөө би бас тэр хүмүүсийг тэгж удаад идэх байхгүй ингээл намайг бас ингээл эхний хүүхдэд төрүүлсний дараа хитрхий шалчгаар байна. Ингээл би уйлчдаг гэсэн хүүхдэд дагаал уйлна. Өвдгөр нь ингээл миний бүр зүрхээ савлцдаг. Би гарч чичирдэг. Би ийм ээжсэн баггүй. 2 дахь дээр ингээ арай гайгүй болоод ирж гин. Магадгүй 3 дахь дээр бүр гайгүй болох байх. Тэгэхээр нөгөө хүссэн үсээгүй амьдрал зааж өгөх юм яагаад ингээ ташуурдаад идэм бол гэдэг дээр би гайхаад идэг баггүй. Хэрвээ эцэг их чинь байдаг бол те эцэг ихийнхээ хайрыг хүртэх хэрэг үгс байгаа. Тийм болохоор аав ээжээсээ тусламж авах үедээ тусламжгүй гэж хэлмээр санагддаг. Ер нь бол тэгээд нөгөө одоо хүүхэд гаргаагүй байх үеийн ануудаар хүүхэд гаргаснаас хойш ануудаар бүр амар асар их ялгаатай болж байгаа. Тэр өөрөө амьдрал сургаж байгаа байхгүй юу? Угаасаа. Би хажуунаас нь туслаад хөнгөвчлөл байгаад байгаа боловч тэр харж байгаа харц хүүхдээ санаж байгаа тэр санаа байн бацтал одоо уул надад орхисон чи санаа зовхонгүй байгаа байхгүй юу? Би ямар ч асуудалгүй тэр хүүхдээ байж байгаа л манай хүүхд яаж чинь гэдэг гаргасан юм уу? Хэдэн минут хэдэн цаг болсон юм? Яг таргийг өгсөн юм уу гэл бүх юм ингээл энэ чинь нөгөө ээж хүн хүүхдтэй санаа зовоод шүү дээ. Тэгээ хичнээн санаа амар надад орхио явсан ч гэсэн те. Тэгэхээр чин энэ болгон дээр өөрөө ингээд эмэгтэй хүн болгоны дотор нөгөө их хүний сэтгэл оршиж идэг гэдэг шиг углаасаа байглаасаа л ээж хүн их хүн болчлоо байхгүй юу? Тийм ээ. Гэтэ ер нь юу юм бэ лээ? Ээж болчоор би өмнө нь ээжийг нөгөө намайг нилээх орхиж авдаг ус байхгүй юу? Тэгээ би ер нь бол ээж амтай хөөхөд нөгөө ээж авийнхаа алинд нь илүү байдаг гэхээр би ээжтэйгээ илүү татна. Тэгээ ээжтэйгээ ер нь бол би тэр амар сайн найзууд чи байдаг юм. Тэгээд би нөгөө жоохон бахта намайг үнсэн гэж хэлчихэд окей чи өрөөндөө орч юмд чи ээж нь жоохон байж байгаад үнсээ гээд ч юм хийж хатаа хэлж өгөө би үнсгийн хүлээгээ шөнийн 3-4 унттай хүлээд өгөхтэйсэн байхгүй юу? Тэгвэл заримдаа ингээд ээж хитрхийх урлаг руугаа яваад нэг тийм орхигдсон юм шиг мэдрэмж төрөөд идэв гэсэн юм. Тэгээд тэрийгээ болохоор надад яг ингээд юм чанартай цагаар нөхдөг. Яг завгүй байхдаа яг цагаа гаргадаг байсан. Тэгсэн чинь сайн нөгөө нэг аминчийн маркетингийн ажил гээл нөгөө нэг орхио яваад байсан байхгүй. Тэгсэн чинь ээж надад нөгөө нэг намайг жоохон багталсахгүй. Чамайг би бүр амар сандаг юм би дотор. За яаж намайг санд би орхио явчих гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь яг ингээд ажил хийгээл хүмүүс өмнөд ажил ирэнгүүт ингээд ботл руу ингээд өөж цөм цөхөө ороод ирдэг гинт цайнаа орж ирдэг заяа. Тэнгүүд нь би ингээл яна би хүүхдээ ингэж санд юм байна шүү дээ. Яг ажил хийжингүүд ингээд санагдаал санаал юу хийж байгаа л гэл ээж рүү бичээл те бичлэгийг яваал гээл те. Тэгэл шүн ингээд 12 тэргүүд унтцсан багт би тэврээл нөө мем сүүгээ ингээ байг өгдөг байхгүй. Тэнгүүд нь би яг сүүгээ өгч явах үед ингээ тэврэнгүүд
ээж бас ийм мэдрэмж төржсэн багтаа ээж бас ийм буруут амар гэмтэй мэдрэмж төрөөл. Яг тэгжсэн багтаа. Ээж ихтэй буруутгах болох юм байна гэх амар бодсон. Өөр юм би юу? Би бүр уяраад байна. Ер нь бол яг ээжигээ айгүйх нүг жоохон багтаа буруутгадаг байсан юм аа. Одоо айгүйх ойлгох. Яа үхкадаг юм. Ой, би бас ингэ ер нь амар урсгах гад идэм маа нөгөө подкаст хийгээ зочин урьчаал өөдөөс хараад уйлаад идэх хүн би өөрөө ахгүй юу. Зочин уйлааг байхад л уйлаад идэг. Та нарыг ингэхээр баг би өөрөө тхий нэг амар хүн биш ёо сэтгэл хөдлөх. Ямарсан энэ карбон гэж яг юу гэсэн үг вэ? Яг яасан бэ? Би яалаа маалаа гэж ингэ бодоод байгаа байхгүй юу? Нөгөө өөрийгөө яг дүрэн. Тэгэхээр би бол мэдгүй одоо яг эсвэл нөгөө ээж аавын хайранд хажууд нь байгаад юу ч мэдгүй эсвэл ингээд завгүй мавгүй байгаад мэдгүй байсан юм уу? Одоо бол угаасаа ингээд бодохоор яг тийм нэг одооний яриад байгаа тэр эм юм ингээд сандгүй штэ хатчих. Тийм их завгүй эсвэл амьдралын төлөө бүр ингэж ийсэн болов. Тийм байсан баг. Яа тэгэхээр нийгмийн угаасаа дөнгөж бас ингээд хөгжил мөгжлөө олохгүй л тий. Тэгэл яг амьдрал яг бүгдэнд л хэцүү байсан. Одоо бид нар чинь хэцүү гэх хэрэггүй юм яг үндэ байх байгаа штэ. Яа тэгэхээр ээж аав нь байна. Хажууд нь одоо хүнээр хөдөлмөрлөх мөнгө олчихжээ тий. Дээр үед яг ингээд хөдөлмөрсөн ч яг байр сураа олох гэж амар хүмүүс амар хичээдэг байсан болохоор юу яасан баг. Амар тэр нь бараг ингэж сэтгэлээр унах тийм сөхөөгдгөө байсан баг. Завдал гарахгүй. Сэтгэлээр унах завгүй. Тэгээ бас дээрэс нь би сая нөгөө урнаа ихчи ярианаас ингэж ойлгож байгаа байхгүй. Би одоо ингээ урнаа ихчи идрийг те бүр багаас нь ингээ ажилд сургацсан те. Тэр одоо ингээ хөөхд өсгөх ингээд энгийн үзэгдэл байгаад байгаа байхгүй. Ингээ өсгөн. Угаасаа өсгөн. Ойлгомжтой бүр ингээ кодлогдсон. Өсгөн. Тэгтээ сурна. Нөхөр явцсан. Тэг яах юм? Ингээ амьдрын штэ. Нөхөр мөнгө олох ёстой угаасаа. Тийм болцсон. Бүр ингээд бүр багаас нь эний чинь ингээд суулгаад өгсөн байгаа хгүй тий. Ингээд одоо ингээд бодоход ингээд эмнэлэгт хэвтэхтэй ингээд ариун цэврийн хэрэглийг ингээд өөрөө ойж гинэ гэдэг чинь хүлээн зөвшөөрсөн байгаа хгүй. Бидний үед бол билээхэн ариун цэврийн хэрэглэл нь байна. Бүх юмнууд бэлэн байгаа учраас бид нар нөгөө илүү өөрлөгөө өнгөх зав гараад байгаа юм байна. Хайгаад байхгүй. Өнгийгүүд би яагаад ингэж байна? Тэр үе чинь тэгэхт завдал нөгөө уучлаарай өнөхөр өгдөггүй л байсан юм байна. Нийгэм нь тэгж таарсан байна. Хоёрдугаарт нөгөө нэг тэр үеийн хүүхдүүдийг бас илүү нөгөө ажилж, хичээнгүй, аривч, гамагч, ажилсаг тийм хүн болгож төлөвшүүлдэг байсан байна. Тий, эцэг ихээ хүмүүжил бас аягүй чухал. Тэгээд ер нь бол аягүй ажил сайтай байна гэдэг чинь ер нь л аягүй чухал шүү дээ. Аягатай байх хэрэгтэй гэж ер нь би бас нөгөө эмээ дээрээ өсөж хахад манай эмээ бас тэгэл эдгээс ахгүй ингээл ажилсаг бай, хичээнгүй бай, чих зөөлөн бай, хүмүүстэй эвтэй бай гэл баян тэгдэг байсан. Тэгтээ би энэ дээр бас нэг юм хэлэхэд яг одоо ээжийн үеийнхний чи бүүмрийн үеийнхэн гэдэг байхгүй юу? Бүүмерс гэдэг. Тэгэнгүүтээ энэ үеийн хамгийн том дутагдал нь мэдрэмжэн дээр ажил сураагүй. Одоо ээж чи яг урлагаар хүмүүжсэн болохоор айгүйх миний сэтгэл зүйг асуудаг байхгүй юу? Миний охин яаж ийн? Бусад яг ингээд яг урлагаар биш одоо ах эгчнэрээ харж байгаад ээжийн үеийнхнийг харж байгаад ятраатай тэгэхээр юу сүртэй юм те тэр чинь болохгүй байхгүй яа тэгэхээр одоо ингэ чинь хүний ирэх яригдчихээн те тэр үед ингээд тэр хүний сэтгэл зүй гэдэг чинь одоо хүн болгон айгу чухал юм а гэдгийг мэдэрсэн үе дээрээ бид нар явагдаж байгаа байхгүй бүүмрийн үеийнхэн ерөөсө сэтгэл зүй гэд мэдэхгүй л ингээл амьдрал ингээд нохлуулдаг байсан. Тэгэхээр чинь одоо болохоор амьдрах боломж нь байна. Хөдөлмөрлөл мөнгө олж чинь те хажуугаар сэтгэл зүй энэ хүн яг сэтгэл зүгээр ад жаргалтай байна уу гэдгийг одоо ингэж асуудаг үеийнхэн ямар бүүмерсэн үе. Бүүмрийн үе. Харин одоо чи харин тий одоо саяны тэр үеийнхэн чи яаж яана вэхээр чин ийм байхгүй нөгөө хоол өгч ин өсөж гин үү өсөв гэж цатгалаа. Уранхаа авсгүй мөр бүтнэ үү мөр бүтээ. Тэгэл болоо. Миний хувьд бас урнаагч Ануко хоёрыг айгүй тийм дотн найзууд шиг ингээд байгааг ингээд би урнаагч чинь маш олон жилийн өмнөөс дагж байгаа байхгүй. Тэг ингээд ажиглаал ингээд хахад нэг тийм найз шиг ярилцах үедээ ярилцдаг ийм ээж байна гэж хардیں۔ Тэгээ таны хувьд яг ингээд бүх хүүхдүүдэд мэдээж өсвөр насны үе гэж тохиож исэн баг. Энэ үед Анукатай яаж харьцажсэн? Энэ одоо л яг одоо ингэ сүүлийн үеийн өсвөр настай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хооронд үнэхээр их асуудал гарч байна. Бүр ингэ ойлгохгүй байгаад байна. Сүүлдээ ингэ яах ёстой юм болоо би болохгүй юм болоо гэдэг юм дээр ирсэн байгаа хгүй эцэг эхчүүд. Тэр үед юу нь яаж харьцаж байсан? Ямар үзэл бодолтой байсан?
одоо жишээ нь би ануугаас ингэдэг. Одоо хүүхдийн нөгөө шилжилтийн нас мас гэхэл манай хүүхд муу хааштай болоод дугаа болоод хаалгаа хаагаад ярихаа болоод гэл ингээл найзууд ярьдаг л та. Тэгвэл би ануугаас эсэргээрээ чи тэгжсэн билүү гэл ануугаас тэгдэг байхгүй юу? Тэгэхээр би тэр мэдгүй байхгүй. Тэгэхээр манай ануу бүр шилжилтийн нас гэх тийм амар тийм өөрчлөгдөөл амар ол одоо стил хэм маяг нь өөрчлөгдөөл янз янз болоод юусоо тэгж байгаагүй. Мэдээж би бол өөрийгөө амар сайн ээж гэж бол хэлэхгүй. Яг тэгэхээр би чинь урлагийн хүн. Одоо ануугийн яг өсвөр нас буюу одоо ингээд сургуульд орсон цагаас л миний карьерийн эд үе гэсэн байхгүй юу? Байнгын завгүй. Ер нь бол ингээд тайзан дээр тэг ингээд дандаа тайзан дээр байдаг байсан тий. Тэгээд ингэ бодохоор харин түрүүний ануугийн хэлдгээр би нэг зав гаргуулсан маш сайн чанартай зэрэг гаргана. Бүр ингэ зориулаад найзуудтай хамт. Одоо манай гэрт одоо ануугийн найзуудын та нар унтлагын хувцастай өнгөрөөдөг юм чи юу гэдэг лээ? Пажама дэё. За тэр бол байнга. За манай тэгэл өдрийн цагаар бол хоол унд идэх мэдэх те. Тэгвэл нээр шиг бэлддэг. Байнга. За тэгэнгүүтээ би чи ингээд загвар өмсгчийн шоу мовгал өөртөө байгаа хуучин хуцмуцаа бүгдийг дэлгэж гарч ирээ бүгдэнд нь өмсүүлж байгаа л гэртээ загварын тайз болгоод өөрөө шүүгчээр бол одоо нэг реалити шоу шиг тэр айгүй ажил цаг байхгүй юу. Тэгээ тэрийг тэгээ би нэг тэгсэн болоод өнгөрөөдгөө байсан. Шагнал магнал өгч. Тэгээ шагнал мангал өгөөл дундаас нь ингээд тэгээ нэг гадаад мадаад явхаараа гэр бүлдээ бэлэг биш ануугийн найзуудад бэлэг бэлтэн. Энд чинь нөгөө тэмч найзтай нэг ол найзтай. Тийм тэнгууд нөгөөдүүл дээр нөгөө хүүхдийн болохоор ижил юм авч ингэж боож ингэж бэлдэж өгдөг ч юм уу те. Яг тэр тал дээр бол нөгөө болж өгвөл хүүхдийнхаа тэр насны сэтгэхүүдээр би очих юмсан гэж аяг боддог байхгүй. Тэгэнгүүтээ өөрийнхөө амьдралд тохиолдсон хизүү зовлонтой найзтай гомдсон гомдол ч юм уу те тэр өдрийн таагүй сэтгэл мэтгэлээ шууд ингээл ярьдаг байсан их том шиг ингээд сууж байгаа л бист амар хүлээж авч те. Тэгээд энэ хүүхд чинь тэгэхээр өөрийгөө тоож ийн гэж бодно те. Яагад гэвэл ээж надад асуудлаа ярьж байгаа учраас. За тэгэнгүүтээ хоёулаа энэ айлын эмэгтэй хүмүүс учраас нууц юм аяар гэж байгаа л ингээл юм аяар бүр тэгдэг байсан. За тэгээд эрүүл мэндийн хичээл орж байгаа юм миний охин гэл тэхгүй юу. Долдгоор юм гэсэн. Тий. Орж байгаа ээж гэл тэгнэ тэгсэн чил тийм үү. Юу гондом яаж чаа ярьсан уу хичээл дээр гэл тэгсэн чинь. Яриг одоо дараагийн хичээл дээр ярих бах та гэл тэхгүй юу. Тэгвэл би чамд яриад хүү гэдгсэн чи тэг гэл том өрөө тэгж чинь. Тэгэнгүүт нь би нөгөө гондом ингээл харуулаад за энэ бол ийм юм аа ингэж хэрэгэлд юм аа гэд нөгөө ашиглах юм олддгоо. Тэгэнгүүт ийм нэг том үнэртэй усны ийм юу шил байхгүй юу. Тэгэнгүүт нь за энийг эрэгтэй хүүхдийн энд ингэж углаад тэгээ тэгвэл жирэмсэн болохгүй гэл үүдээ тайлбарш нөө чинь ийм юм уу гэл анх удаа үзэл нөгөөт чинь ингээл тэгэл айгүй тайлбарлал тэгдэг юм мэгдэм үү тэгсэн чинь ээж одоо ингээд нэг ус ургадаг штэ ингээд ургахуул гэж чинь тэгэхээр ургана эрэгтэй хүнд ч ургана эмэгтэй хүнд ч ургана тэгсэн чил тийм үү эрэгтэй хүнд ургах юм уу тийм ээ одоо бүх ингээд нөгөө нөхөрч юу явагдаад ингээд суган ус ургана ингээд бүх газар ингээд ус ургадаг тийм тэр тэгэл нэг тэгэл сонирхол тийм юм гэл мог л өнгөрсөн тийм чи дараагийн өдөрс уйлал ороод ирчихлээ яасан бэ гэсэн чинь манад нөгөө гондомны сэдв ороод тэгэнгүүт гондом мэддэг хүүхд байна уу гэхээр би мэдэн би ганцаар ингэсэн чинь ангийнхт нь юу хаад шоолоо тэрнээсээ чи яхаараа мэддэг ингэж орж ирээд тэгжсэн байхгүй юу. Тэгэл энэ мэдчлэн ер нь бүхэл нөгөө үерхэл нөхөрлөл хайр дурлал одоо найзууд октоудын багын найзууд дундын найз чинь их олон найзтай манай охин чинь багын найзууд байрны найзууд 10 жилийн найзууд оюутан цагийн найзууд дугуулan секцний найзууд гэд те аюу олон төрлийн найзтай гоо тэгэл төрөл төлөөр найз би бас бүгднтэй найз манай найзууд ээжтэй амар найзууд яа тэгэхээр ингэ бүх юм ээжтэй хамт ярил ээж чи яг нэг юм адилхан нэг юм октооч чи яас нөгөө залгаас салсан уу гэж хэлж байгаа чи ёо тэр октоо нийсэн үү гэж хэлж байгаа чи нэгүүд манай найз надтай ярангаа ээжтээс айгу ярих туртай байдаг тэгэхээр нөгөө үеийнхний амар ойлгоод найзуудын ямар хүн бэ гэдгийг аюу сайн мэднэ те хинтээ нийлж байгааг нь аюу сайн мэднэ тэгэд бүх юмн дээр хүүхдтэйгээ ихэнх талангуй байх нь аюу зүг гэж бодоод байгаа байхгүй юу магадгүй нөгөө чиний асуусан асуултан дээр хүүхдээ мэдхээс гадна хинтээ нийлж байгаа хинтээ найзалж байгааг нь мэднэ одоо болтол ануутай тэр нөгөө яг байрны найзууд багын найзууд гэдэг шиг одоо л манад ирнэ
Одоо л ирээд надтай асуудлаа ярина. Нөө ямар Хичээ битгээд нэгэд хүшээж идэгцэн юм бол би ч ингээл яриа шүү дээ. Тэгээд хоорондоо дүгнээл тэгээ ануу чи нэг тал болвол эсвэл би найзын талд оролцдог ингээл та. Яг мэдгүй яагаад ч юм л нөгөө хүүхдийг нөгөө баг гэж голохгүйгээр. Одоо юу гэдэг чи аль байж гэж хэлдэг шүү дээ гэж аваад те. Тэхгүйгээр яг тийм чанартай тэр цагийг л гаргах юм бол магадгүй би өөрөө нөгөө дандаа карьер өгөө завгүй байсан учраас гимшсэнтэй тэрийг хийдэг байсан байж магадгүй. Тэгвэл гимшчин гэдэг ойлголт маань өөр айгу сайн байхгүй юу? Тэ? Засчин, залруулж ийн гэсэн үг шүү дээ. Гимшсэн учраас цаг гаргана. Гимшсэн учраас хоол унд хувц сунар дээр анхаар тавиас гадна энэ хүүхэд маань яг юу хүсэж байна? Ануу бол ерөн бол сургуульд орсон цагаас л төрсөн өдөр айгүй нэжээр тэмдэглэдэг гэсэн. Манай гэр ангиар нь дүүрдэг гэсэн бүр ингээд. Тэгээд дискомс голоор тэнтэрч нэг байнгын нэг юм байдаг гэсэн. Магадгүй тэрүүгээрээ ингэж нөхдөг байсан болов. Тийм ба. Одоо чи нөгөө сүүлийн үед хүүхдийн хүмүүжил юу чухал вэ гэхээр эцэг эхийн чанартай цэг чухлаа гэдэг болчиход байгаа байхгүй. Багш нар руу буруу чихэх айгүй буруу. Хүүхд бол сургууль цэцэрлэг дээр очино. Мэдээж тэр хүмүүс тодорхой тэр нэг програм, стандартын дагуу багш нар яах вэ? Тэр хүүхдэд тэр цагийг зарцуулна. Мөн. Тэгвэл багш нар тэр 100% тэр хүүхдийг хүмүүжүүлэхгүй шүү. Тийм. Тэр хүүхдүүд гихтэл одоо тэр эцэг эхийн тэр чиний яриад байгаа чанартай цагчил тэр хүүхдийн хүмүүжил тэр хүүхдийн тойл болж байгаа байхгүй. Яг үнэ. Сүүлийн үед бол энийг маш их ярьдаг болсон байлээ эцэг эхчүүд. Тэгээ Анукагийн хувьд одоо ямар вэ? Ээж болчлаа шүү дээ. Ээж болоо 5 6 сар болж гин. Тэгээд өөрт нь мэдрэгдсэн өөрчлөлтүүд юу байна? Би бол ингэж харж байна. Надад ингэдэг гэсэн аахгүй ингээл манай нөхөр харьцангуй надад туслана. Ингээл хань бараа болох гэж хичээдэг байсан. Гэхдээ яагаад ч би түрүү нөгөө Анука ингээл мэлрээл ингээл гайхаа заримдаа уйлдаг гэсэн. Би яг тэр мэдрэмжүүдийг гаргадаг байсан байхгүй. Яагаад гэсэн бэ гэхээр эргээд ингээ бодохоор би яаж мэдгүй ганцаардаад идэг гэсэн. Ингээ зөндөө хүмүүс байгаа мөртлөө би ганцаарх юм шиг надад санагдаад идэг гэсэн. Яг наадах юм байна. Би яг ингэсэн аахгүй төрөөд яг 1 сар болол Италиас манай ээжийн дүү ирсэн. Бас манай хүүхдийг харж өгөө надтай бас сар байх гад тий. Цэцгээгч ирсэн байсан аахгүй юу. Тэгээд ээж байгаа, цэцгээгч байгаа. Аав байгаа. Тэгээд асрагч байгаа. За дөрүүлээ заяа. Тэгээд хүүхдтэйгээ байж чи манай нөхөр л ахгүй. Манай нөхөр мастер сурсан. Амар олон хүн байж чи ганцаархнаа юм шиг мэдэрч төрөөд болдгоо. Тэг ингээд юм нөө төгшөөр anxiety буюу төгшөөр юунаас ч бүх юм бэлэн бол төгшөөр хагаад тэгээд ингээд ээж хүүхд аваад ингэсэн. Тэгээ би ингээд өрөөндөө байж чийж миний хүү яас гэж би ганцаар уйлжий. Ганцаар тацж ээж гахаад. Ээж надад амар гахсаарсан юм. Гэхдээ миний хүү яалаа гэд ганцаардж байгаа л гэж. Би үнэхээр ганцаардж байна л. Цэцгээгч нөө Италиас бүр надтай надад бас хүүхд хагаад ингээд хань болох гэж ирсэн байж ээж идүү. Яах яаж ил гэж би ганцаардаа л гэж тэгсэн чинь яана батнагаа одоо 1 жилийн жилээ авах болох уу? Нөхрийн нэрүүл өгс чи. Нөхрөөсөө ч болоогүй ер нь л хэцүү байна. Нөхөр ирээд ч өөрчлөгдөхгүй л гэж. Тэгсэн чил ээж тэр нэр эхлэж аргачихсан. Сүүлдээ ээж наваад загнаад. Чистэ арайс та хамаг юм чи бэлэв хамаг юм чи яхад. Гэхдээ уучраа болохоо хэлт юм билэ. Ингээл амар хөнгөвчлөл дэм болоод байна гэж бодсон чинь өөдөөс болохгүй юм шиг үйлч мүж өрөөд тахан тэгээд би ингээд бүр яг яах стом болоо гэл ингээл те. Тэгэл бас ингээл цогой төр чин гэртээ тийм ярьж чи хамаагүй би тийм дугаа гэл ингээл те. Тэгэл хоёулаа гэртээ бол ярина штэ. Одоо энэ одооний хүмүүс ийм л болсон юм бахтаа гармаа мармаа сайн болцсон. Манай цогой бол бүр түүч ойлголт. Яагаад гэвэл нөгөө би чинь нөхрөөрөө сонгож арилгуулж үзээгүй шүү дээ. Одоо бид 30 жил амьдрахад би нөхрөөрөө сонгоно хийж үзээгүй аа. Тийм хүн байхгүй юу. Тэгэд нөхөр бүр мэдхгүй шүү дээ. Ингээд нөхөр бол ингээд өөжөг төрсөн л гачин баярлаад байгаа. Хүүтэй боллоо би гэдэг баярлаад байгаа болохоос ш. Тэгээд харин одоо яг нөгөө яг хамтдаа ингээд бид нар чинь нэг хотгонд ингээ хүүхдээ ингээ хараад ингээ аваад байгаа болохоор цоо ингээ баг багаар хэцүү юм байна. Охиноо өвдөгт нэмлэгттэй. Урнаа чи ийм хэцүү байсан байгаагүй үсттэй мэдтэй. Одоо ийм амар юм уу гэдэг ингээл үзэл өөрөө тэрэндээ амар суралцаад манай нөхөр тэгээд ааш бүр хордлоготой байсан ахгүй ихний 3 сар амар хордлоготой. Тэгээ би жорн гингүүл ээж чинь тэгж байгаагүй юм да. Тий дандаа тий. Би бүр бөөлж чахад яг тийм байгаад бүр амар өөр. Тэгвэл би ээжийг ойлгож авах бай. Миний ээж чинь амар хордлоготой байсан байж тэрийг аав нэх мэдрүүлээгүй энэ үний чинь. Би чинь ер нь өөрөө юм аа гэж өөрөө л ингэж явдаг юм байхгүй. Тэгэхээр би ингээл бөөлж чахтаа би ээжийг амар үрдэж байгаа байхгүй.
миний тэгж амар хордлоготой хата миний хордлогон дээр гээд гайхаж хүлээж авч ийн гэдэг чинь ээж дээр нэг тооггүй гэсэн үг шүү дээ. Хичт юу гэсэн үг вэ гэж бодоод би тэгээд аав ер нь бол намайг төрөх хугацаа дээр 10 хэдэн цаг өгдөөд хийсвэр хэлэхэд бүр хамгийн шаналсан. Амар шаналал. Тэгэл төрснөөс миний охин өстө миний охин ийм их өвдсөн юм уу? Миний охинд ийм их хэцүү байсан юм уу? Ээж хүмүүс чи ийм их хэцүү байд юм байна шүү тэгэл одоо хүртэл аав бол ер нь миний уртаас ганц ч үг хэлэхгүй байгаа. Тэгээ цогоогийн хамгийн хөөрхөн заа ингэдэг одоо. Одоо би ингээл нөгөө өөжийг ачцыг хараад ингээл манлайлал хамаг юм хийгээд байгаа штэ. Тэрийг цаа чи нөгөө сүржиг нь хийж байгаа ч гэсэн нүдээр хараад байгаа штэ. Тэнгүүтээ намаа ингэдэг. За миний өөжгөө сайн асар заа юу. Чамайг сайн асрах юм бол би шагнана гэж юу. Тэр нэг хөөрхөн бичлэг явж байсан шүү дээ. Та ингээд нөгөө өөжөөд ирсэн тэгсэн чи ажлаас наа чин уйлгаад хам шүү. Ханаа дандаа тийм хам шүү. Тэгэл ингэсэн чин наа чи арай болохгүй хам биш үү гэдэг. Бүх юмд оролцсон. Өөрөө юу ч хийхгүй тэгтээ бүх юмд оролцсон. Аха. Энэ хой чиний ус унаас сэгсийцэн бай. Чамаас сая айж үйлсэн бицтэй. Тийм юм ээж гомдож би гомдно. Яхаараа махаараа гэлт ингэн заяа. Тэнгүүтэл чи толгойг нь уухтын цоргонд цогх гээд штэ чи цогчих юм биш эцтэй миний өгтөг гэл. Тэгэл тэг жижиг вааны өрөөж бүгд ингэ шаваарлаа за ингээд сүржиндүүд манай нөхөр бит хоёр ингэ хоёр гар гэлцээ. Тэр хоёр ингэ. Батна хүргэн нөгөө нусыг сорхгүй юу нөгөө. Тэгсэн чи ингэ манай нөхөр ингэ харж ирсэн аа. Чи сорч чадахгүй. Ануу айгуу сайн сордог юм гэлээ. Өөрөө сорхгүй те тэгтээ. Бүх юмд те. Гол нь аавын бас хамгийн гоё юм даа. Одоо нөгөө нэг төрөнгөт бүх хүн хүүхд чинь л асуугаад идэв. Манай нэг найдагс ахгүй. Чамайг нэг хүн асуудаг үү гэж чинь ээж яг зангаа танилцахгүй гэдэг. Ээж яг хүүхд төрсөн чинь намайг яаж ийн гэж асуухгүй. Өмнө нь би ингээл миний охин яаж ийж асуухгүй байж миний аав л ганцаарна. Миний охин ч өстө 28 жил ганцаараа явсан. Миний охин гэл аав намайг эрхлээд байдаг те. Тэг чи охиныгоо бити ингээрэ чи охиныгоо тэгэрэг ээжд бол би бол чи бити охиноо загнаад айл та. Чи зүгээр бити тэгээд айл та гэл зөөлрүүлэл наваарч. Би чинь дүрс гэл. Тийм мэдрэмж авснаа чи. Үгүй би чинь бид нэрээ төрсөн байж тээ. Тэгээ тийм. Би штэ уул би ч хүн бүтээж тааштай. Тэгвэл аав намайг амар чухал гэж үзээд байгаа. Манай аав амар мэдрэмжтэй. Тийм ээ. Ээж бол зүгээр миний үйлж гин үү тийм. Өөжөө ямар өөжөө хапи бол ээж хапи. Ээж намайг олж заач зүгээр. Би бүр одоо болохоор гайгүй болж байгаа мөлий. Төрснөөс хойш 6 сарын хугацаанд эхний 3-4 сар амар имзөөжаад одоо болохоор жоохон манараа яжсэн арай дээрдэж байгаа. Багаар. Гэтэ та яг манарч ирсэн үү яг ингээд төрсний дараа ингээд тэнэгч болсон юм шиг. Би яг юм амар юм байжгаад төрсний дараа би ясаг юм ингээд урсгал ус шиг болсон ш. Урсгал усаас илүү би жоохон амар юм хөдөлгөөн удаашаа жоохон тэнэг болсон юм санагдах өөрөө. Тэгээ би ингээд юм нэг хэлсэн юм айгүй хурдан ойлгодог байсан. Бас ингээд одоо энийг чигээ би амар олон юм зэрэг амжуулдаг гэсэн хэрэг. Тэгээ би бүр төрөн төртлөө нэг дөнгөж олоод 9 сар төрийнхөө өмнөх өдөр хүртэл ажилласан тий. Бүр мангар сэрэг байсан хэрэг. Одоо тэндээ номоо ингэчи, одоо ингэчи, одоо киногоо ингэчи, одоо ингээд гэлтгсэн чи яг төрөөл би бүр шал өөр биш болсон заяа. Амар уйлаал, амар их шалчгандаг болсон. Амар ингээл тэгэл тэнгуүтэ юу хийх ёстой юм бол гэж бодчих. Магадгүй нөгөө сайн туслах хүмүүс байсан болохоор зүгээр ингээд тархин амраасан баха. Тэгээ одоо л арай дээрдэж байгаа. Багаар сайжирч байгаа. Тэрнээс чи айгүй их манай нөгөө хувьслын баярмаагч бас төрчүүл амар тэнэг болчихдээ шүү дээ хар би тийм гэж юу аах уу гэж бодчихсон байхгүй. Тэгж би амар тэнэг болцсноо би хизээ мэдэрсэн гэсэн чинь 9 сар манай нөхөр амар халамжтай байхгүй юу. Надаар юу ч хийлэхгүй орой би хөлөө байруулаад ажилласаа ирчээл хамаг юм бэлдээд өгчдөг нөхөртэй байхгүй. Тэгсэн чинь надаар бүр ганц ч хүнд юм бариулахгүйсэн. Тэгээ би төрчөөд 1 сар гарвтай болчоод ээжэд байжсэн чи ээж амар том тоогоотой хоол хийцэн. За чи аваад ор гэсэн байхгүй. Тэгсэн чинь би өөрөө мэдлгүй би даахгүй шүү. Тэгсэн чи би яг одоо өөрөө тэгсэн чи би бүр ингэж би яагаад хийгээд жоох зүгээр ин кастрултай те хоол ингэ барил гарна шүү. Тэгсэн чи ямар ч юм бодохгүй би даахгүй шүү гэж автаа. Тэгээ би тэр хэлж явахдаа би өөрийгөө ямар тэнийг юм байж бодсон. Би өмнө нь бол би бүх юмыг барайл би бүх юмыг ингээл ягаал. Ээж тэгээ та бити юм байр. Хүнс татгаад энэ надаар тор бариулдгүү. Өөрөө өөрхийн нөгөө ста найз залуутай болоод ста хүнсээ татахтай гой бариулаа явах юмс гэж аюух ярьдаг байхгүй. Тэгэл ээж үгүй би барина гэж өөрөө зүгээр амсгаад ингээд угаасаа тэгээ сургацсан. Тэгсэн чинь хоолыг хийж өгöd энэ тоодоо хоолыг гэлүүг авч ороод идгээд ингээд тоод нь хүсэн чинь яаж тэ би наадах чинь даахгүй шүү гэж авч ээж бүр сар гэл амар ингэснэ.
бариад ор гэлэхгүй. Тэгээ би зовдоо би яагаад сая даахгүй штгээ хэлчихвэ гэснээр. Тэр нь даахааргүй ч амар тийм хоол биш шүү дээ. Ийм чинь ийм костролтай. Ийм л томол хэлж Костролтай нэг хоёр хүний л хоол байгаа байхгүй юу? Ийм ингээ бариа тэгээд гацчихаа. би дотроо би ийм тэнэг болчих юм байна гэв зондоо ороод чи ээж дадлаа амар орчин бичээд. Чи ястаа нэр төрснөөс хойш ястаа энэ найз одоо ястаа болнанаас одоо жоохон сэрэг мэрэг ястаа залуу хөлөө гэж гэлж чи. Би тэрийг нэрээ миний буруу гэдэг мэдээд байхгүй юу? Цаанаасаа бүх юм ихсээр хүний юм. Би тэр гараашнд доогуур чинь тэр костролтой хоол барьж байнга явж байгаа шүү. Бараг 5 сар явж байгаа шүү одоо. Би тэр хоёр орцсон. Гэртээ нэг бөөнд нь хоол хийлээ, хоёр хуваалаа, нөхрийнхөө хоолыг үлдээлээ, өөжөгийн гэрлүү нэгийг барьлаа, орлоо, өглөө. Ерөөсө байнга. Одоо миний одоо энэ амьдралын нэг юм нэг өдөр болгоно хийдэг юм болцсон байгаа байхгүй юу? чи миний хайртай жүжиг шиг яаж чадчихна. Хараа ерөөсө бүх юм ингээл хоп тэр ингээл тэгэл нөгөө хурдан юм хийдэг хүн чи ерөөсө яг тийм л болчтой байлээ, тийм л байх юм шиг тэрэндээ ч өөрөө ч түүртгүй тэрийг тийм ядаргаач болж хийдгүү угаасаа. Харин тийм. Уучлаарай. Гэтэ зүгээр штэ гэхгүй дандаа юм байна. Тэгтээ би гол нь нөгөө өөрөө хөрхийн нөгөө надад нөгөө жоох ингээл уурлахаар өөжөг урд ингээ барьчин заяа. Тэнгүүт би ингээд ийм нэг хоёр туул сэтгцэн юм хийдэг юм шиг. Нэг ингээ уурлцсан гин. Нэг хийжснээ өөжөг хараад ингээл чинь. Тэгээ энэ ч бүр тэрийг мэддэг болсон та угаасаа. Иймэрхүү л байдалтай тэгэл аж төрөөл амьдрал. Тийм ээ. Тэгээ би сая нөгөө нэг Анукаг ярихаар та ингээд манардаг болсон уу гэд тэгсэн чи би эргэж ухаж бодлоо л да. Би чи одоо ингээд яг подкастын ажиллаа хийж байгаагаар л бол ер нь бол гэртээ ингээ хүүхдэдээ хараа сууж байгаа ээж байгаа байхгүй одоо ингээ 7 дахь жилдээ гэртээ суух гэж байна. Тэгээ би энэ подкастыг яг жилийн өмнө хийж эхэлсэн. Тэгээ би жилийн өмнө ирээд яг би энэ сандал дээр суугаад би өөрөө ямар мангар болсон юм бэ гэдгээ мэдсэн байхгүй. Тэрнээс өмнө надад мангар болсны маань мэдүүлэх тийм сэхэл өгөх тийм мөч момент байгаагүй л байсан юм байлээ. Тэгээ би энэ дээр суугаад камернуудаа харангуутлаа яхаа мэдхээ болоо тэнэгдээд тэнгүүдлээ авсан дүрсээ тийшээ компьютер руугаа хуулангуутлаа яаж янзлахаа мэдгүй ингээ байгаад тэнгүүл энэ хамт олонтойгоо би яаж харьцгаа ингээд мэдхгүй байгаад тэгээ би гэрлүүгээ харж байхдаа би яг тэнэг болсон юм. Миний тарих ажиллагаа болцсон юм байна. Ингээ нөгөө хүний тарих гүлгэр болдог бол минийх бүр ингээ котог болцсон юм байна гэ яг бодоод харж исэн байхгүй гэжтэй. Тэгэнгүүт л хүн чинь угаасаа нөгөө нийгмийн л амтан болохоор нийгэмтэйгээ ингээд баян харилцаа холбоотой байж өөртөө апдейт хийж явах ёстой юм байна гэдгийг би ойлгосон байхгүй. Тэгэхээр өссөн үсээгүй чи нөгөө ажилдаа ингээ одоо эргээд багаар орж байгаа болохоор одоо арай гайгүй болж байгаа гэдэг ааш. Тэгэхээр тэр ажилдаа эргэж орох нөлөөлсөн баха. Би тэгж бодож байна. Уран агчийн хувьд бол завсарч өгөөгүй юм чинь тийм мэдрэмж аваагүй бах. Тийм. Гэхдээ одоо нөгөө яг миний үе гэхээр чинь 25 жилийн наан цаадах юм яриад байна шүү дээ. Одоо ингээ анугийн төрсөн минь би залуудаа ингээ анугийн насны дээр төрсөн гэхээр чинь мэдээж үе болгон өөр нийгэм байдал өөрчлөж байгаа. Бидний идж байгаа ууж байгаа юм те амьдралын хэмнэл гэж нэг юм байгаа шүү дээ те. Тэр бартал өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр миний байсан үе шиг одоо үе байх бас албагүй л дээ. Угаасаа хизээч ер нь хүний амьдралын логик бол дээр үйт ч тийм үеэрээ байсан. Тэр үеэрээ ингээл хөгжөөл хүний нийгэм хөгжөөл тэр хөгцөг үетэйгээ зогцчихлгүй амьдрын штэ. Тэгэхгүй бол ануу одоо энэ 21-р зууны хүүхэд 20-р зууны миний үе шиг амьдрч угаасаа мэдхгүй үзээгүй юм чи. Одоо би тэгээд хичнээн одоо үлгэр домог шиг түүх шиг те би залуудаа даамсаг оёод байжсэн юм ахэр эдгээр ингээд гайх штэ сонин штэ тийм үсттэй. Миний л үе хүн нэрээ тийм штэ гэж надтай үзэл бодол нэг болчихл яриа нийлээ штэ. Тэрнээс л эднэр яг үгүй нэг ухаантай нэг нь нэрээ л эдний үед хэцүү байсан юм байна да. Юм хоёр одоо ховор байсан, хоёр нийгмийн ингэж тэг шилжилтийн үеийг үдсэн хүмүүс учраас юм ховор байсан гэдгийг ойлгодог нэг нь одоо ойлгоно, ойлгохгүй нэг нь базаа ойлгох шаардлага болсон байна. Надад бас сая энэ ч ингэж ярилцаа сууж хахад ингэж бодогдлоо. Одоо үдж байгаа ээжүүд ч гэсэн байх юм бол бид нар ээж болсон л бол цагийн амагт хөгжиж явах хэрэгтэй тий. Цагийн амагт мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Бид нар одоо үед төрсөнгээд одоо нөгөө өмнөх үеийнхаа ардын уламжлалт арга ч юм уу хүүхдүүдэд өсгдөг байсан арга барилыг бид нар өгөөсгөж болохгүй.
тэндээс авах юм маш их байгаа. Тэгээ одоо байгаа энэ үетэйгээ бас хослуулаад авч явах хэрэгтэй гэж хэлмээр энэ. Тэгээ ээж хүн мэдлэггүй ээж ерөөсө огтосоо болохгүй үргэлж өөртөө автаа тэгээд шинжилээд ном уншаад ингээд хүмүүсээ судлаад ухаалаг хийж байгаасаа гэж би аяга хүсдэг. Тэгэхээр нөгөө түрүү урнаагч ингээд ясны шүлэнд оруулах тэгээ сүлний тосоор тослох гэдэг бол яг миний амьдралд бол сүүлийн 6 жил салшгүй холбоотой явж байна. Энэ зүйл хүүхдийн тархлаа болон яс бэхжиж ингэж том болоход маш сайн үр нөлөө үзүүлдэг. Тэ ийм юм бэлээ ингэсэн. Ийм юм болсон. За. Би нөгөө яг тэр шигээ бас бодоод заа юу. Сүлийн тосоор тосолчихгүй юу? Игсэн. За би нэг гим хийцээ юм шиг заа. Би ч нэг өдөр сүлийн тосоор шаргаа галц. Стамуста нэрэ хүүгээ ста нэрэ сүлийн тосоор ста харцаанд орол сүрний тосоор ингээд яастаа. Зүгээр масаа чигээл даалснаа. Би ч зүгээр бүх юм мэддэг юм шиг бол. Тэгсэн чил цэрээрээ бишдэг бол анууч юм бүрхгээл ингээл. Тэгсэн чи тэрийг гэдэг чи юу итцээ гэдэг байгаа маа. Буруугаа чих гэдэг. Буруугаа надруу чих гэдэг заяа. Болно гэж жоохон юм гарчих шууд чи юу итчих. Жоохон тисчээс 6 сар гэл. Би жоохон ямттай шимттэй байна. Нөгөө гимгөөнүүд гараад би бүрийг гаагаа заяа. Тэгээ сүүлдээ би ингээл 7 хоног зөвхөн шүл угаал те. Зөвхөн ингээл шар бодоотой шүл уусан чинь буудгүй. Тэгсээ би ээж рүү ингээл харсан. Тэнд өөрөө мороо толчих. Тэгэл жоох юм гарангуут надруу гэл харсан заяа. Чи миний хүүд жоохон тисчээч. Чи юу идчихв? Би тэгээ сая ихний 6 сар хөхүүлэхдээ бүр юу идчихв гэдэг үг бүр баа. Тэгээд нэг буруутсан бас. Тэгэхээр нөгөө орчин үеийн хүүхдүүд айгүй харшилтай болсон байлээ шүү дээ. Ер нь болдгийг болгохгүй. Тэгэхээр нөгөө тэрийг яг л нөгөө сайн яраан эмч хүүхдээ эмчээсээ зөвлөгөөгөө аваал те. Тэгээд нөгөө би түрүү нэг айгүй чухал юм ярих гэж байгаад мартчихлаа. Чиний саяны яриа руу ороод сүүлний тосмос ясны шүлэнд оруулах гэлөө. Тий. Тэгээ нөгөө чи тэгсэн штэ түрүүн нөгөө ээж хүн мэдлэгтэй байх ёстой. Энэ бүр яг үнэ. Яагаад гэхээр араа ийм байхгүй хараа. Одоо би бүр энийг мэдгүй дуртай дургуй хамаагүй би хэлчихэл гэж бодож байна. Би энэ хүүхдийг хэлд орж байгаа тохиолдолд би янз бүрийн улс орны англи хэл билээ битээ яриас гэж боддог байхгүй юу. Oh my baby maybe гэлтэй ингээд мөө гэд ингээд надад тийм мэдгүй миний л өнцгөөс аюу хачин байдаг. Би одоо нөгөө өөжөөтөө би яг нөгөө тэрийг өөрөө миний үзэл бодол таарддаг учраас би өөжөөтөө болж өгвөл одоо би baby shark mark дуулдаггүй жишээ нь. Тийм. Гол артын үлгэр. Зүг. Тийм. Би бол одоо тэгж байгаа. Ойлгохгүй хамаагүй. Би жигмэд тогмод 2 гээд дуулж байгаа. Жигчийн чинээ дуулж байгаа. Маамуу наашрага дуулж байгаа тий. Тэгээд би ойлгохгүй хамаагүй эрт байгаа ч гэсэн би миний хэн сургыг уншиж байгаа. Болчмор хөөрхөндөг уншиж байгаа тий. Хүүхэд байхад тэр Монгол сурж исэн тэр шүлэг дуу эдэр ингээ сэрэгдэм байлээ. Ингээ бодож байгаа л тэгдэг үлээ ингэдэг үлээ гэл ингэж байгаа. Тэгсэн чинь манай өөж аюу сайн анхаардаг бүр ингээд. Тэгээ би ч нөгөө мимика их ашиглаж ярьдаг нөгөө мэрэгжлийн юм онцлогтой. Тэнгүүт бүр намайг бүр амар анхааралтай сонсно. Тэгэл би одоо жишээ нь чихэн чинь биш гэхэд бүр ингэж тогтож ирээл бүр тэрийг дуугаа мэднэ. Тэгээд би одоо хэлд орох юм бол би байна эммэ данда зүг эммэ гэдэг инхээр эдгээр аава ээж гэж хэлэхээр эдгээр ингээ харахгүй яг миний тэр ингээ бүр ингээ тогтож бүр ингэж харна. Бас эмэ гэж хэлд орох уу? Тийм ингээ бүр ингээ тогтоод тэгээд би илүү тод ярьдаг байхгүй одоо ингээ дуумуу дуулахтаа одоо морь унаж давхия гэд бүр ингээ бүтэн ингээ байхгүй. Тэгэхээр ингээ удаан харна. Тэгэхээр чинь нөгөө нэг тэр хүүхд чинь хичнээн жоохныхоо үйл явдлыг мэдгүй ч гэсэн нөгөө даал тухамсартанд чинь хураагдаал ертөнцтэй хорвоотоо танилцаал ингээл янз янз ингэж байгаа штэ. Тэгээд би хүүхдийг аягуусаа монгол хэлээр нь бүтэн өгүүлбэрээр ээж аавууд зөв ярьж хүүхэд хэрвээ юм асуух юм бол одоо мөдгөн штэ те ингээд жилийн дараа л ингээл гал нэг тавцсан юм нэг асуусан юм дахин залхатал асуугаал ингэх юм бол бүтэн өгүүлбэрээр залхахгүйгээр одоо хариулах нь бол хүүхдтэйгээ ярилцахын одоо хамгийн ихний алхам байхгүй. Би бол тэгж бодож байгаа. Тэгэхээр би одоо миний энэ ярьсан одоо зөвлөгөөч гэх юм одоо мэдхгүй юу гэж ойлгохгүй. Миний одоо амьдралдаа хэрэгж байгаа энэ бол аав ээжүүдэд таалагдах юм бол би хүүхдтэйгээ
тэгээсэ гэж. Энэ бол эргээд нөгөө хүүхдийн нийгэмд нөгөө бие авч явах, хүнтэй өөрийгөө нээлттэй харьцах, бүтэн өгүүлбэрээр өөрийнхөө төрлөх хэлээрээ илэрхийлэх нь энэ бол амар том хөрөнгө оруулалт байгаа байхгүй юу? Тэгвэл энэ хүүхд чинь тэгэл цэцэрлэгтээ аавны гадны цэцэрлэгт явуулчин те тэр хэлээрээ ингээл явна те. Тэгээд дараа нь тэр чинь нэг л үтгэж цав хугацаа урсан 10 жилийн сургуульд сурна, их сургуульд орно, мэргэжлээ сонгох болно. За тэгээ хэрвээ магадгүй гадаад улсад ажиллаж байгаа хүн бол хэл бол зөвхөн хэрэглээ шүү дээ. Тийм шүү дээ. Хэл бол зүгээр л хэрэглээ. Энэ яг их орондоо ажиллаж байгаа хүмүүсийн бүх цаас, бичиг, хэрэг бүх юм чинь монгол хэл дээр л явагдсан шүү дээ. Монгол одоо хаанаас олдох вэ, тийм ээ? Энэ бол бүр амар чухал. Би магадгүй энийг хизээний юм яриад байгаа юм бай гэж магадгүй. Үгүй. Энэ бол нөгөө нэг ямар одоо иргэн одоо энэ улсдаа бий болгож байгаа гэдэг чинь ээж аавын хамгийн их хариуцлага байхгүй юу. Би одоо энийг эргээл бодоод би яагаад өөжөөтэй би тэгж харьцаад эхэлж байгаа юм гэхээр би анууг хүмүүжлээсээ одоо нэг алдаа оноо дээр суралцж байгаа байхгүй юу. Анууд 4 настайгаас орс хэл. Тэгэл 6 дугаар ангиас англи хэл, англи хэлээс шууд хятад хэл болж ингээ хөрвүүлжсэн байхгүй юу. Гэхдээ ануу одоо монгол хэл дээр үнэхээр сайн. Шалтгаан нь нөгөө миний мэрэгжлийн онцлогоос шалтгаалж би хүүхдтэйгээ дандаа монгол зохиол дээр задаргаа хийн. Нөгөө дүрийнхаа үгийг суулгахгүй болохоор нөгөө дүрийнхаа үгийг ануугаар уншуулдаг гэсэн байхгүй юу. Тэнгуү чи хүссэн үсээгөө ойлгохгүй ингээд өөдөөс нэг үг шийддэг над руу. Би тэгээд нөгөөтгөө тогтоох гээд ингэдэг. Тэгээ энэ бол нэг сайн дайч биш юм л да. Нөгөө ажлынхаа шаардлагаар нэг монгол хэл дээр нэг төлхөө ажилласан байхгүй юу. Тэгэхээр би одоо ээж аавууд бол зөв хүүхдүүдтэй монголоор л яриасэл гэж үздэг юм дээ. Эмээ яг зөв аргаар явж байгаа юм байна. Одоо сүүлийн үеийн хүүхдүүд бол нөгөө 0-5 насны хүүхдүүд хэлд орохгүй байгаа. Тэгээд утасны хамааралтай байгаа. За хэлд орсон ч англиар хэлд орж байгаа. За монголоор хэлд орсон нь төлтрээ. Эсвэл бол ингээ бөөрөнхий хэлтэй ийм хүүхдүүд маш их байгаа байхгүй. Тэгэхээр ээжүүд саяны урнаа их чинь маань хэлсэн үгийг бүр ингээд дадал болгоосаа гэж би хүсэж байна. Энэ бол нөгөө за би сүртэйгээр хэлж магадгүй нөгөө аюулын төвшөнд хүрсэн байхгүй. Би яг энэ насны хэл ярианы хөгжиж байгаа насны хүүхдүүдтэй ээж болохоор яг энийг сайн ойлгоод байгаа байхгүй. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр Sovzat компани цоо шинхэн 3 төрлийн жимсний амттай амьд йогурт Provity хамтран ажиллаж байна. За яг миний одоо гартаа барьсан байгаа нь манго болон тортой. Хамсч үзье бүгдээрээ. Нэг тийм зөөлхөн амттай. Тэгээ хамгийн таалагдсан жимснүүд маань дотроо бүхлээрээ байгаа болохоор хүүхдүүд аягүй сонирхож идэх юм байна. Тэр хүүхдүүдтэй авч өгвөл бас гоё юм байна. Powered by Provity yogurt. Би өөрөө анууд юу гэдэг байсан бэ гэхээр бүр ингээд бүтэн өгүүлбэрээр яриад чи яг гол агуулга нь юу гэж хэлэхсэн бэ гэдэг дээр ярьдаг гэсэн байхгүй юу? Жоохонд нь. Тэр чинь хүүхд чи эхлээд нэг ойлгохгүй, хоёр ойлгохгүй, гурван ойлгохгүй. Дараанаас нь бүтэн өгүүлбэрээр ярина гэдэг маань би ээжэд бүхэл талаас нь юм олон үг хэрэгжилж нэг өгүүлбэр босгож ярих юм байна гэдэг нь ойлголтыг өгч байгаа шүү дээ. Тэгсээр тэгэхээр ээж аавууд амар ууггүй байх хэрэгтэй. За олсон мөнгө бол үрээл идээл дуусна. Тэр хүүхдэд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол хизээж дуусахгүй үв болж тэр хүүхдэд хувь хүнийг аягүй төлөвшүүлэх аягүй чухал байдаг байна. Тийм байна. Өөрөөр сайн багшийн гараар хүүхэд бол онц сурах албагүй шүү дээ яг үндэ. Тийм биз дээ. Би бол тэгж боддог. Яг хүүхэд цэвэрхэн бичих ч албагүй гэж би боддог ихгүй. Би ястаа цэвэрхэн бичүүлдэг гэж үзэх байхаа тий. Намайг ер нь бол би зөндөө тэтэр ураал уртаа шийддэг гэсэн. Тийм үү? Тий. Зөв бич, цэвэрхэн бич гэдэг. Зөв бич, цэвэрхэн. Би айгүй их тэмдэр урсан. Гэхдээ ер нь бол би зарим үедээ болж байгаа нилээн хатуу тий ингэдэг байсан. Тэгээд ануугийн хамгийн нэг гол зөвлөгөө нь бол чи бол айлын нэг хүүхэд. Эмэгтэй хүн. Чи хинт найдаж болохгүй. Чи өөрөө хүчтэй байх хэрэгтэй. Би ер нь жоохон тиймэрхүү яадаг байсан. Магадгүй энэ бол алсын юм а бодно те. Тэгэл би өөрөө нэг олон хүүхэдтэй аав ээжийн сургаал хүмүүжил эн чинь ингээл дамжигдчихил явна ш та угаасаа тийм л байдсан болов гэж мэдээж алдсан ч юм байгаа, онсон ч юм байгаа. Анукагийн хувьд одоо ярмаар, хэлмээр одоо ээж болсны дараа та нар маань нэг ийм байдаг шүү ингээ ээжүүдэд ер нь хэлмээр ч юм уу тиймэрхүү юм байна уу? Зүгээр амар тийм юу л юм бэлээ. Зүгээр ээж байгаа аягуулсаа ойлгоод би тэгээд өмнө Миссийн Баярмаатай нөө подкастт орж хагаад яг ээжүүдийн аягуулсаа ээж эхний хүүхдтээр угаасаа ингээд өөрөө хүүхдтэй хамт өсөө явчихж байгаа байхгүй юу? Яг ээж гэдэг нэрээ сайн ойлгоогүй байж байгаа л хүүхдтэй хамт өсөө явчихж байгаа. Яг тэрэн дээр
нөгөө нэг ээж надад амар тусалж байгаа болохоор тэгээ ээжийн хэлсэн юмнуудыг айгүйх тэр үе чинь нөө чихнийхээ ардуур өнгөрөөсөн юм буцаж авчираад буцаж ойлгож эхэлт юм байлээ. Тэгэхээр одоо нөгөө нэг жирэмсэн байгаа. Тэгээд ээжтэйгээ ингээд ээж шиг өглөөл байгаа юм шиг санагдаж байгаа тийм охтууд манд байгаа штэ. Тэгэл амар хэцүү ээжтэй ойлголцгоо. Яг тэр үедээ чимээгүй бодчих хэрэгтэй л юм шиг байгаа юм л та. Ингээд яг 5 минут чимээгүй. Тэгэнгүүтээ энэ хүмүүс чамааг өдий зэрэгтэй хүрэх гэж амар хөдөлмөрлсөн. Тэгэхээр тэр хөдөлмөрийнх нь эсрэг ер нь бол би ингээ хүүхдтэй олчоод би ингэж их ингээл нойргүй ингэж хоноол ингээл хамт байхад тэр хүүхд миний урдаас хэрэлдээд тэгвэл би амар гомдох юм билий. Одоо өөжөө ингээл миний урдаас гүүштэй тийм штэ мэмштэй гэвэл би л надад амар муухасна. Тэгэхээр яг тэр шиг ээжэд санагдаж байгаа штэ би зөндөө урдаас зөндөө үг одоо хэлнэ бас. Амар хэлдэггүй мүү гайгуу энэ өөрөө л тэгж бодоод байгаа. Хэлнэ. Тэгэхээр яг тэр болгондоо одоо ингээд ээж усныхаа дараас харамсаад байгаа байхгүй. Ёо тэр үедээ хэлдэг ээж энэ үедээ хэлдэг ээж гэхээр ер нь цаашдаа хичнээн ээжийн буруу ч байсан зөв ч байсан л ээжийн зөв гэдэг шиг. Зэлтэй. Миний анзаарснаар өөжөө төрөөд ер нь гэрийн уур амьсгал бүр шал ингэж өөр болж. Бүр шал өөр. Бид гурав нөгөө нэг ээж аваа хоёр кино үзээл Скин хоёр ч мангар хөзөр тоглоно. Тэгээ энэ хоёр амар хөзөр тоглоно. Манай ээж аваа хоёр ч. Тэгээ би өрөөлөгөө орно. Эсвэл найзуудтайгаа уулзаад ажиллаа хичээл шөнө ирнэ. Унтчихад нэрэл өглөө гар явна. Одоо бол би нөгөө нэг ажил хийж гэрт ирэхэд эд хоёр ч хоёлаа цугалтсан. Уцаа оролдохгүй. Телевизээр дод нөгөө хин дээр өөжөө. Тэгээд гурлаа л юм. Тэгээд тэгэхэд би орхиод явхад хүртэл амар гоё юм чи. Сэтгэл амар. Одоо би мастертаа сурна гэж явна гэвэл ээж заа ёо санаа амар яв гэж тэгж байгаа байхгүй. Тэгэл тэгэнгүүт би нөгөө ээжд амар итгэдэг. Яагаад тэгэхээр ээж чинь сахар өгөхгүй. Ээж манай гэрт чинь гурил иддэггүй айлахгүй юу. Тэгээд тэгэнгүүт цөөн бүр гуйж бит хоёр нэг хийлгэн сартаа 2 сартаа нэг хийлгдэг. Тийм айлахгүй юу. Тэгэхээр чи би өөжөг эрүүл ахын үед би ээжд бүр найдахт бүр 100% найдаж байгаа байхгүй. Тэгээд тэнгүүдээ би өөрийнхөө хүмүүжил би ер нь бардам байдаг хүн байхгүй юу. Яагаад ч юм ингээд өөрийнхөө чи нэг юм ингээд хэлгэх юм бол би аягүй сайн хүмүүжигдсэн хөхтэй гэж би өөрийгөө хэлнэ. Тэгэхээр одоо над дээр илүү сайн ажиллаад өөжөө маань хүмүүжүүлэх байх гэж бодоод би ээжд бол аягүй сайн найр. Чам дээр гарсан алдагаа өөжөө дээр засаад байдаг шүү дээ. Засаад яваад байгаа. Тэгээ нөгөө нэг манай найзууд эмээ дээр өсөөхт ингээд хувийн амьдрал штэ ер нь тустай байсан дээр гэж манай найзууд аягүй хэлдэхгүй. Би тэрний аягүй эсрэг байдаг. Яагаад тэгэхээр би нөгөө ээж автайгаа аим хөөхөд. Тэгээ бүх юм ээж аваас хамааралтай бүх юм ингээ хамтдаа бид гурав чинь нэг гэр бүл одоо цогогийн гэр бүл гэдэг явж байгаа учраас тэрэн дээр манай нөхөр нэмэгдсэн. Манай нөхөр манай ээж авыг баг амар хайрладаг тий. Тэгээ би тэрэн дээрээс амар баярлдаг байхгүй юу. Тэгээд ингэнгүүт ингээ танаа ээж ав манай ээж ав гэсэн юм байхгүй. Ээж яаж ийн аав яаж ийн надад авсан юм ээж тас аваад ирдэг. Дандаа даблдаж авчирдаг тий баярлаа. Тэгээд тэгвэл надтай ярилцсаас илүү ээжтэй ингээл байн нууцсан ярьж мээр сууж идэг. Тэгээд тэр мөр нь хүртэл ингээл би ингээл яа би ямар азтай юм бэ гэж боддог байхгүй. Тэгэхээр яг ээж дээр ингээд өөжөг өгөхөд бол надад бол бүр ямар ч асуудалгүй тэгээ ээж аавдаа ингээд энэ хоёр чи амар баярлж байгаа юм чи тэгэл за одоо л цаашдаа би ойрхон нэг төрчихъя л гэж бодоод байгаа. Дахиад нэмэгдэндээ. Яг би хэлсэн үгүйсээ нас залуу байхад бол хамаагүй. Холдох юм бол би болж чадахгүй шүү л гэсэн. Тийм тэгэхээр ойрхон төрчихвөл тэгэл мастертаа явчмаар санагдаад байгаа юм. Нөхөртөөгөө хамт. За үнэхээр бүр сэтгэлд одоо нөгөө хүрнэ гэж байдаг бол миний сэтгэл бүр айгүй тийм нэг юм сэтгэлийн утас ингээ хөндөөл юугүй мэлмэрчгээл байгаад байна. Яагаад тэгэхээр ингээд ээжийн түшиг ээжийн нүмер нүлэг аав ээжийн нүмер нүлэг гэж амар гоё зүйл байдаг юм бэ. Ингээд хүүхдээс гарсан хүүхэд гэдэг яас их аз жаргал юм бэ те. Энэ гэр бүлд ингээд маш их аз жаргалыг авчирсан. Тэгээ одоо дахиад ингээд шинэ хүн хүмүүжүүлэх гээд тэгээд хоёртаасаа ярилцаа сууж хаад ингээд өөжөг ярахаараа хоёрын нүд асж гин ингээ бүр тэмүүлээд ингээ бүр ингээд байгаа байхгүй надад ч бас ингээ тэр энерги айгүй их мэдрэглээ үнэхээр гоё таатай байна тэгээд би нэг юмд бүр эргэлзэхгүй болоо өөжөө бол амар азтай залуу юм байна. Ийм мундаг имэгийн гар төсөөд ийм мундаг ээжтэй байгаад ийм би нөгөө нэг хүүхэд ч гэсэн одоо угаасаа Монгол улсад хүүхэд өсгөх хэцүү хүүхэд тээгч хэцүү. Тийм болохоор зүгээр нэг хүүхэд ч гэсэн хоёр хүүхэд ч гэсэн ингээд эрүүл орчинд хамгийн гол нь эрүүл сэтгхүйтэй хүмүүсийн гарт ингээ хүмүүжж байгаад надад бол үнэхээр баяртай байна. Тэгээ би ч гэсэн ингээд
аль болохоор хүүхдүүдэд эрүүл сэтгхүй гэдэг өөр амар чухал ахгүй. Тийм эрүүл сэтгхүйн дор хүүхдүүдэд өсгөөд хүүхдүүд маань ингээд ирээдүйд энэ хүүхдүүд маань нэг нийгэмд амьдрын штэ. Тэгэхээр энэ нийгмийг бид нар нөгөө сайн сайхан болгохын тулд одоо бид нар хичээх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр яг энэний нэг төлөөлөл гэр бүлтэй уулзсандаа надад маш их таатай байна. Тэгээд би бас киноны тухай баг зэрэг ярих гэж бодож исэн боловч ингээд цаг маань ингээд арай дуусж гин. Тэгээд кинон дээр бас нөгөө урнаагчд би нөгөө шүтэн бишрэгч нь баггүй. Тэгэхээр ингээд надад хэлэх үг байна. Кино уран бүтээл болгон дээр маш гоё ажилдаг, эмэгтэй хүнээс гарамгүй тэр дайчин чанаруудыг гаргадаг. Тэгээ хувьслын кино гэхээр яагаад ч юм надад шууд жүжиглэлт угаасаа сак байгаа гэж дандаа боддог. Одоо ч гэсэн бодсоор байгаа. Тэгээ сая сүүлд гарсан аминж киног үзээд би тандар дээр ямар гоё ажилласан юм бэ? Тандрыг ямар гоё харсан юм бэ? Гэт урнаагч ирээ бас бахархаж суулаа. Яг үнэндээ кинон дээр ингээл ваа гэдэг оловчиг тэр гэрч чинь тоороо гүгээд байгаа шүү дээ. Яаж аач. Дахиж чи өөрөө тэр тоогоо могоогоо бариад яваарэ. Тэнд нэг хэсэг кинон дээр ингээл байгаа оловч эсрэг штэ шал эсрэг штэ. Тэгээ ээж хүн л юм да. Тэгээ кинон дээр ингэж ааж гэсэн. Тэгээд урнаагчийнхаа тэгээ Анукагийнхаа цаашдын уран бүтээлд нь бас өндрөөс өндөр амжилт хүсье. Хувьсэл продакшны одоо ирээдүй би нөгөө Анука руу орж ийн гэж харсан. Тэгэхээр энэ бас яг нөгөө одоо та ингээл ээж болоход ингээл голоод нь штэ. Гэхдээ би нөгөө яг ажил дээр бол Анукаг ерөөс огт голохгүй байгаа. Мэргэжлийн хувьд яг уран бүтээлч хүнийнүүдээр яг юмыг харж чаддаг, юмыг сэтгэж чаддаг тийм мундаг охин болж байгаа юм байна гэж харсан. Дүүдээ бас амжилт хүсье. Тэгээд ер нь бол нөгөө сүүлийн 2-оос нөгөө эдгэрт найдахаас өөр аргагүй. Шалтгаан нь болохоор сүүлийн 2-3 уран бүтээлтэй өөрөө ерөнхийдөө зочин жүжигчнэр л оролцож байгаа. Зочин гэдгийг ойлгож байгаа зү тэ. Ирээд надад 4 хоногд бол очиж тоглолоо. Бусад одоо бүх зүйл одоо киноны одоо бүтэн болох бүр одоо тэр тархилгооны бүх ажлыг манай залуу охтууд хийдэг. Тэгэхээр эдгэрт найдах хэрэгтэй. Дандаа би байгаад ээж болохгүй. Энэ продакшны үйл ажиллагаа сайнтай ч гэсэн муутай ч гэсэн үргэлжлэх ёстой. Би эдгээр боломжийг олох ёстой. Эдгээр бол алдаж онж жагаад энэ хувьсэл продакшны үйл хэрэг замнал нь бол үргэлжлэх ёстой л гэж боддоо шүү дээ. Тэгээ миний хувьд бол одоо юу чухал гэхээр үжилж чухал. Ямар хөөх юм бэ? Надад нэг ийм хүн хэрэгтэй. Миний хувьд одоо танаа хоёр хөвгөл чухал байна гэдэг тийм хүн хэрэгтэй. За тэгээд урилгын маань таатай хүлээж аваад хүрэлцэн ирж маш гоё яриа өрнүүлсэн та хоёрт үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа, амжилт хүсье. За дуусгараа болоогүй. Манай нэвтрүүлгийн ивент итгэгч, манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр Сүү хувьцаат компани шинэхэн гарсан ийм йогурт байгаа. Та хоёрт бас очисон байх тий. Би явуулсан шүү. Хотлоо байхгүй. Хотлоо. Ийм 3 төрлийн Провита гэдэг юм 3 төрлийн йогурт гарсан. Тэгээ энэ йогуртныхаа дээжээс та хоёртаа бэлгэлж гин. Баярлалаа. Тараг йогурт чи ер нь ашигтай бактериар баялаг учраас ерөнхийд байнга хэрглэж явах нь бидний нөгөө гөрөлзөх хөдөлгөөн, гидсний гөрөлзөх хөдөлгөөнд илүү сайнаар нөлөөлдөг. Тийм болохоор та нар маань бас хөнгөн юм идмээр санагдсан үедээ сонгоорой гэж хэлмээр байна. За дараагийнх нь манай подкастын ивент итгэгчээр Бабуня гэж цэцгийн дэлгүүр хамтран ажиллаж байгаа. Тэгээ өнөөдөр яг энэ хүү баглааг та хоёртаа зориулаад та хоёрт зориулж бэлдэж боосон байгаа. Тэгээ энэ цэцгээ бэлгэлж байна. За баярлалаа. Яа баярлалаа. Энэ цэцгэн аягүй хэлтэй. Тийм үү. За энийг болохоор Ануката бэлгэлж байна. За баярлалаа. За тэгээ цаашдаа Анука минь угаасаа ингэж хэцүү зүйлүүд цаашдаа зөндөө гарна заяа. Гэтэ мундаг ээжтэй хахад бол алдахгүй. Даваал гарна дахиад төр заяа. Харин утас төрөөрэй. Тэгээд подкасттай хамт байсан ээжүүдтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баярлалаа.